За урилга гэх юм одоо гоё урилга шүү дээ баярлаа тий. Гэтэ заавал нэг амар телевизийн нэвтрүүлэг шиг яваад яах юм те. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Гоё байдаг шиг л байгаарай. Энэ олон жил бас байгаагаар л байна шүү дээ. Яана. Хөөцөлж олж авлаа. Арай гэж нэг ирлээ тий. Бас ер нь нэлээд хойшлуулсан тий. За маргааш хвчлэн манахаас ер нь шалтгаалсан тий. Би бол их хүлээсэн шүү. Тийм үү? Тий шүү дээ. Оо за ашгүй ямар гоё. Манайх яа хүлээсэн? Агаас яагаад хүлээв? Яг яагаад тэр? Гэхдээ яах вэ? Би ч нөгөө нэг ерөөсөө нөгөө подкастны яг нэг иймэрхүү хүнтэй ярилцдаг юмд ороог бас жоох уудцсан. Тэгээ бас ер нь хүнтэй жоох юм ярмаар санагдаад идэм билээ. Ярих хэрэгцээ. Хамгийн сүүлд юунд орсон юм бэ? Хамгийн сүүлд за өстө үнэхээр санахгүй байна. Мэдээллийн билүү нэг юм байсан тий. Тийм би UTV-ийн подкастэнд орж ирсэн. Тэгээ Пүү ахын подкастэнд бас орж ирсэн. Тэгээ нөгөө терминал гэдээ бас Монголд тэгээд тийм тэрэнд бас орж ирсэн. Тэгээ өөрчтэй бас юунд орчихсон. Ер нь тэгэл бас орох юмнуудад бас ер нь орж явж исэн. Тэгээ миний нэг орсон гарсныг нэг бити чи асуугаар. Терминал чинь лайв явдаг тий. Тийм штэ. Тэр жоохон амар юм шиг санагдсан надаа. Гэхдээ яг тэр чинь нөгөө манай ихч яг хостелж исэн. Тэгэхээр бас гайгүй. Тэгвэл бас гайгүй. Тийм. Тэгэхгүй яг ингээд шууд яваад тэнгүүтээ ингээд ямар ч танихгүй хүмүүстэй шууд ороод ингээд яхах юм бол бас жоохон хэцүү жоохон бас нэг биеийн баригдaltaй. Хичтэйгээ хамт орсон болохоор тий. Тийм. Ихчүр нь яг тэр үед чинь нэг юм хитэн дугаар л хөтөлчихсэн аахгүй. Тэгэл орж исэн да. Тэгээ манай нинч яг хилчээ манай нинч гэдэг жоохон дургүй байдаг гинэ тий. Нинч маань одоо нөгөө биднэрт донд нөгөө хэцүү ангийн сувдаг л юм байлаа. Сувдаа байлаа. Ихээс өгсөн нэр нь уянга. Хэцүү ангийн дүрээр бол сувдаа тий. Сувдаа хичээ маань одоо төрсөн маань заа. Тэгээ сая ч гэсэндээ бас нэг хүн бас андуураа л. Тий манай камерны хойноогоо хүн чигтэр үдсэн хүнтэйгээ одоо ингэ байж киног нь үдсэн хүнтэйгээ өнөөдөр таарч. Тэгтээ хүмүүс тэгж гинөө. Гэхдээ тэгэл тэгэн штэ бүр зарим нь уучлаарай нөгөө хэцүү ангиас тантай зураг авч шууд харуулж маруулаад би ингэж яа. Тэр үед ямар өдөр төрж байна. Гэхдээ тэгэл яг ер нь тэгэл дасцсан байд юм дөө. Гэхдээ бас нэг талаараа тэр чинь амар гоё штэ. Ер нь бол ингээд нэг хүнтэй бүр амар нэр хүнтэй тий. Тэгээ би ингээд тийм хүний дүү шүү гэхээр бас нэг тийм жоохон хамгаалттай гэх юм уу? Одоо нэг тийм янз бүрийн бас ингээд хүнтэнтэй тий ингээд ойртох тийм одоо жоохон юунаас хамгаалах. Тэний шос үлдэгийн сандлыг түлхий шүү. Чи юу нэг цаашаа. Чи цаашаа. Гэтэ яг нэг талаараа олонгууд нөгөө нэг ингээл одоо бас тийм хүний дүү гэдэг утгаараа ер нь жоохон ингээд нөгөө хийж байгаа юмдаа ингээд амар сайн ингээд ач холбогдол өгөхгүй бол сүүлд нь наад тэгээ уянгагийн чинь дүү ер нь жоохон дампу бачка байлаа штэ гэж хэлвэл бас жоохон муухай штэ. Тэм болохоор ер нь жоохон нэрэж гисэн бас ингээ би хаагааж гисэн ер нь жоохон зүг авч явахыг бас жоохон хичээдгээ. Гэхдээ юу штэ энэ чинь гоё урлагийн гэр бүлээс. Тийм манай ээж аав хоёулаа үндэсний телевизийн кино одоо найруулагчид манай ээж ч одоо ажиллаад хэдэн жил болж байгаа юм. Манай аав ээж хоёр ч яг хоёулаа үндэсний телевизтэй одоо хүртэл ингээл ажиллаж байгаа. Анх нөгөө нэг одоо оюутан болсон цагаас хойш ороод тэгэл тэрнээс хойш одоо хүртэл ажиллаж байгаа. Вау. Тэгээ манай ээж болонгууд нөгөө нэг одоо яг нөгөө вайрал болж эхэлж байгаа. Бүр 2008 онд Сарны нулимс гэж кино тийм Сарны нулимс гэд олон ангит кино ч одоо барыг тухайн үед үндэсний телевизийн анхны олон ангит кино байсан. Тэгээ тэрийг бас одоо л яг нөгөө хүүхдүүд яг нөгөө дөнгөж мэдэж авч байгаа юм шиг байлээ. Тэр нөгөө тухайн үед яг зургатаар гараал тэгэл дахиж гараа. Дуун амар алдартай штэ. Яагаад дуурлна вэ? Юу лээ? Тийч юу лээ? Тийм штэ. Моз цэцгэлэг цагаас. Тэгээд нэг хүн ярьж ихтэй ингээд. Тийм. Темка жүжигчдээ өгөх тоглолдог те? Тийм. Темка ах тэгээд хулигч. Драмын театрын хулигч тоглолдог. Тэгээ манай аав болохоор 2000 онд байна уу 99 онд Ядуугийн зовлон гэж киног найруулж ирсэн. Вау. Тэгээ өөрөө ер нь одоо нөгөө нэг одоо яг залуу насндаа тий яг одоо миний ч юм уу бидний үед байхдаа аюу тийм арт тийм одоо сэтгэхүүн тийм юм хийх аюу тийм сонирхолтой хүн байсан юм шиг байлээ.
Тэгээ ер нь яг аавыг бол ядуугийн зовлон гэж аим шиг кино хийжсэн гэдэг. Тэр бол амар юм те. Юу штэ. Тэгээд тэр сэндэр гэдэг тэр төр бүр амар те. Тэгэл яг тэр киноны чинь үйл явдал тэгэл зохиол дээр нь бас байсан гэсэн үг юм уу? Зохиолын олонгууд манай Хүслатар ах. Одоо найруулагч Хүслээ ах маань зохиолыг бичээд яг ерөнхий найруулагчаар нь бол манай аав авчихсан. Тэгэл яг тэр киноны чинь гол үйл явдал тэгэл одоо өгүүлж байгаа те санаа хүмүүст хүрэх гэсэн санаа тэр мэдрэл яг л нөгөө нэг аим шиг киноны одоо нөгөө алтан жишгэр гэдэг шиг те. Гэтэ уусаа тэр ядуугийн зовлонгоос өөр амар кино бол Монголд бол одоо би бол Монголын хамгийн аим шиг кино юу гэвэл ядуугийн зовлон л гэж. Хоёр ангитай тий? Хоёр ангитай. Гэтэ нөгөө эхнийх нь бол бүр эхнийх нь болонгууд айгуу гоё. Хоёр дахь нь болонгууд Хүслээх өөрөө зохиолыг бичээд найруулжсэн. Тэрэн дээр бол ерөөсөө аав оролцоогүй. Тэр нөгөө ядуугийн зовлонгийн нэг юу мим яваад идэв штэ. Нөгөө нэг хүрлээ ахын нэг юм те амар костюмтай юм гээ те. Нөгөө нэг 10 жилийнхээ уулзсан дээр байдгаараа гангараад очсон би гэсэн юм. Тэр бол бүр үнэхээр амар. Бүр finest мэгтэй тий. Тэр бол үнэхээр амар. Хүрхэнтэй бас нэг үндээс бас байдгаараа л гангараад очсон байгаа байхгүй тий. Жаахан халааттай тий. Жаахан бас жаахан тасрах маяг орцсон. Тэр нөгөө нэг байшны тэр чинь нөгөө яг тэр хашаанд гэх юм уу яг тэр зураг авалтыг хийсэн. Тэр нь одоо хүртэл байд юм байлээ. Тэр Оо тийм үү. 17 гэж үүдэг штэ. 12 17 гэдэг. Тийм. Тэнд байдгийн юм бэлээ. Би нэг найзын орих юм тий. Тэгээ энд тэр ядуугийн зовлонгийн зургийг авсан масан. Тэр байшин бол яг тэр шигтэл байна. Тэр чинь амар өндөр хашаатай байдаг штэ. Тэгсний юм жижигхэн хаалхан болох. Төөсө тэр чинь нөгөөсөө хятадууд аюух байдаг байсан. Бүгдээрээ юм шар шавран байшин. Тэгээ хашаа нь амар өндөр. Ер нь одоо яг нөгөө 32-ын тойрог ч юм уу те тэр 100 айл тэнгүүтээ 50 дугаар сургууль эдэр аваар чи яг бүр нэлийн дээр үлдэхтэй хүмүүс айгу олон амтэрч өмдөрдөг байсан. Тэр кино бол үнэхээр амар кино. Тэр бас гоё гоё. Тэг яг манай одоо нөгөө эмээ өвөг одоо яг манай эмээгэнд нөгөө нэг аавын гэл яг нөгөө хүмүүстэй ажиллаж байгаа те ингээл жүжигчтэй ажиллаж байгаа тэр ядуугийн зовлонд хийж явах үе амар гоё гоё зургнууд идэв шүү дээ. Тэгээ манай ээж чинь бас ерөөхдөө нөгөө түлхүү басны юм хайр дурлалын те залуучуудын хайр дурлал тэгээ байж саяч биш юм байна бас нэлээд дээр үед юм 17 онд нөгөө нэг хүлээгүү пикчерстэй бас бүсгүүчүүд хайрыг хүснэ гэдэг нэг ээжүүдийн тухай эмэгтэйчүүдийн тухай кино хийжсэн. Тэгээ ер нь ээжийн одоо нөгөө ээж аав хоёр чинь бас нөгөө нэг хамтдаа нөгөө баярын бишэлгээд одоо үндэсний телевизээр шинэ жилээр гардаг тийм. Тэрэн дээр чи ээж болонгууд зохиолчоор аав найруулагчаар гээд ингээд бас хамтарсан айгүй бол уран бүтээлүүдтэй. Тэгээ тийм л Тэгээ ер нь жоохон багтаагаас үндэсний телевизэл ер нь бол өөр сувг нэг амар байдгүй байсан. Тэгээ яг нөгөө нэг яг одоо нөгөө солонгос сериал гарахаас өмнө бол яг үндэсний телевизийг амар үздэг байсан шүү дээ. Тэр нөгөө нэг нэр өгдөг шүү дээ нөгөө нэг хувь заяа бацаа гэдэг. Энэ юм гараад нөгөө кино гараад дуусан гот нөгөө нэг юмдаа ингээд орчуулсан тэрмэр доо тийм шүү дээ. Тэр нэг хоёр нэр амар. Тэгээ үлдсэн байсан. Үсний зүйлсээр яг нэг юм. Яг кино дуусаад хувь заяа бацаа яг. Тэгээ бацаа өөрөө нэртэй холбоогүй шүү. Бацаа юм биш үү? Тийм баха. Гэхдээ заяагийн бүтэн нэр чи бацаа биш шүү дээ. Биш. Зүгээр заяа. Хоёр мэдчихээн баярлаа. Мэдгүй яах те одоо. Харин би нэг нөгөө нэг намайг яг мэддэг хүмүүс мэддгүй хүмүүсийг ангилах надад амар хэцүү байсан. Заяа гэдэг л за чи яг тэндээ байгаа юм байна. Яг заяа гэж мэдчихвэл воо энд. Хэрэгэр тэгж ажиж байгаа гэсэн юм бэ те. Бацаа. За нинжэгээр өөр ойр сүүлийн үед юу хийж байна? За найз сүүлийн үед за 6 сар сая Сойсыг утга зохиол судлаач жүжиг киноны зохиолчийн хос мэрэгчлэлтэд төгссөн. Тэгээд мэрэгчлээ одоо төгсгөөсөө өмнө олон ангит киноны зохиолд орсон байсан. Тэгээ надаас гадна нэг бас эрэгтэй. За тэгээд найруулагчтайгаа нийлээд 3 хүний зохиолын багтай Драма гэдэг 7 ангит 8 ангиттай киноны зохиол бичсэн. Тэгээд тэр одоо 22-нд гэдэг чи дараагийн ах сайнд нээн. Оо яа нэрийг хэлж болох юм уу? Сая хэлсэн шүү дээ. Драма гэдэг. Sorry ёо. За Драма гэдэг. За. Ой ярианд гоё юм. Ой ороод яваа. За уучлаарай. За хэлээ дууссан чи хийж чадахгүй шүү. Болохгүй гэж. Би нэг хэлсэн нэрээ хоёр дахь хэлдэг. Би нэг хэлсэн юм аа. За sorry. Би нэг хэлсэн юм аа дахиж хэлээ. Тэр текстээ дахиж хэлээ шүү. Тий. 22-нд юм байна те.
22-нд нээн гэсэн одоо тавтай байна. Бараг энэ дээрээ ер нь яг 22-нд бол нэчих байх. Тэгээ бас анхны уран бүтээл болохоор яг нөгөө мэрэгжлийнхаа одоо тэ номынхон дууг сонсоод төгсөөд яг тэр одоо нөгөө сурсан зүйлээ одоо шалгуулах гэж байгаа тийм шалгуулад ингээд яг анхныхаа уран бүтээл бас орсон болохоор тэрэндээ айгүй ач холбогдол өгж байгаа би. Тэгэл одоо нөгөө мууч болсон бай, сайн ч болсон бай. Миний л хийсэн. Анхны л юм чинь тэр нь л амар гоё. Тэр нь тэрэндээ киногоо үлгэдэж авч байгаа. Бүр яг тэрнээс шигтээ зөндөө олон зохиол бол бичсэн баг тий. Тэрнээс яг нөгөө бит эд чинь олонгууд нөгөө яг одоо хичээлийнхаа одоо хүрээнд оюутны ажлын хүрээнд бол ингээд монодрамж гэдэг юм уу бисрэг жүжигийн зохиол эдэргээл янз бүрийн тим юмнууд бол ингээд байнга шалгуулж бичиж үзүүлдэг. Гэхдээ яг нөгөө нэг багш нартайгаа хамт ч юм уу те хажуунаас ингээд за наатах чи ингэдэж шүү, энийг чи ингэж бичдэг шүү гэдэг хүн одоо нөгөө байхгүй болчихж байгаа штэ нөгөө өөрөө бие даагаад ингээд ячиж байгаа болохоор тийм болохоор яг нөгөө практик гэдэг юм бол амар чухал юм лээ. Яг нөгөө нэг тэр ажил чи орохоос өмнө за би одоо ингээ бас ингээл би чинь монодрам, бисрэг жүжигийн зохиол, хоёр хүний жүжиг мүжиг гэл тийм тавьж гайгүй ах өө гэж бодоо идэж бүр хизээч тийм биш. Гэтэ практик зөвлөдөг шүү. Гэтэ бүр азар айгүй сайн хүмүүстэй, айгүй сайн багтай би хамтарсан. Тэгэхгүй ингээл нөгөө нэг төгссөний дараа ингээл дээд тэг курс ах ихч нараасаа бас сонсон штэ. Доод курс ах ихч нараасаа тий. Доод курсын хүүхдүүдээс тий. Сонсон штэ тэр чи тэгэл амар хэцүү хүмүүстэй хамтарч ажилласан ингэсэн гэл нөгөө хийсэн юмнаас ерөөсөө урам аваагүй тий ингээд муухай байдалтай ингээд одоо урам зоргийг нь мохоосон ч юм уу тийм тохиолдлууд амар их байд юм бэлээ. А тэгсэн чи би болгоод бүр өстө үнээр сайхан хүмүүстэй хамтарч ажилласан. Тэгээд тэрэндээ бас баярлж байгаа. Би бас нэгэнтэй нэг зохиол төр хамтарч ажиллаж үзчихсэн. Йоо тэр тий. Уулын гэтээ тэрийг хэдүүлээ удахгүй зохиол. Тий, уулын бүтсэн бол уулын гоё тий. Тий. Зөв клафтер юмнуудаа хийжсэн шүү дээ. Шинэ жилийн зохиол. Шинэ жил дээр айгүй гоё юу бүтсэн. Тэг одоо тэр үе бодвол бас хин энэ бас байж болохоор шүү. Айгүй болчлаа тий. Нинжа маань төгсчлөө тий. Ойлгочлоо нинжийг бүр киноч гаргачлаа. Тэр продакшнч байж байгаа. Явна гоё. Гоё хэрвээ бидэд нэг гоё кино хийх баа. Олон сабскрайб авчихсан шүү. Тий. Тэр чинь гэхдээ амар хөөрхөн санаа тий. Тий шүү. Айгүй хөөрхөн юм яа. Санаа. Тэгээ би тэт чинь бас нэг хэсэг бас суусгоё. Нилээн суусгоо. Зохиолын задаргаа. Шал өөр юм бил. Би бол анх удаа сууж байгаа шүү дээ. Хүмүүсийн нинчин дээр чи яг ахлаа явж байгаа. Угаасаа нөгөө мэрэгчтэй юунаар нь авчих. Амар гоё сонирхолтой байсан. Ямар тач ингэж юу. Тэгээ тэр үед бол нинжинд амар хэцүүсэн баха тий. Хитэн юу юм хийгээд байгаа юм шиг хийхгүй ч гээд байгаа юм шиг. Гэтэ чи яг нөгөө надаас ер шалтгаалсан юм л да. Би бас ер нь та хэдээс жоох уучлахгүй юмар санагдав. Яг чамаас шалтгаалж байгаа юм. Яг нөгөө би чинь хамгийн түрүүнд бүх юмаа ингээл нөө төлөвлөсөн. За одоо хэдүүлээ шинэ жилийн амар хөөрхөн 40 минутын контент хийнэ. За яг ингээ клапийнхан тий ингээ клапийн одоо ингээ тий 7-8 хүмүүсүүдтэй бүгдд нь гой дүр өгөөд тий ингээд явнаа. За ингээ объектаа ингэнэ. За би өөрөө найруулнаа гэж хамаа юм болж болчихсон чи би нөгөө мальпитийн зомби тийм штэ тий. Гэтэ чи яваагүй байсан чи уусаа би тэрийг хийхгүйсэн баха. Бид чи бас продакшн дээр хариуцлагагүйсэн бай тий. А яг тэр Морфедигийн зомбитой киноны үеэр бүтчихсэн гэсэн үг юм биш тий. Тийм ээ. Тэгээд тэр чинь нөгөө хэсэг зогсоод би чи яг нөгөө тэргэлчдэр чи бидэд зураг байрлаж авч байсан. Тэгэхэд би чи нэг баг 10 хонлоо та. Тэ эргээд ирсэн чинь нөгөө нэг бүх нөгөө ритмээ алдсан. Тэгэл тэр үед за ингээд хийсэн бол гэхдээ бас яг тойдоо гоё явах байсан баг. Гэтэ нохон бас шиг гарах байсан баг та тий. Нэг тийм юм хийсэн ч юм шиг хийгээгүй ч юм шиг. Тэнгүүт одоо бол хэдүүлээ чинь бас нэг хүүхдүүд ч юм уу байгаа болчлаа шүү дээ. Бас арай нэг ингээд нэг урчиж төгсчлөө тийм ээ. Тэгэхээр одоо бас яг нөгөө нэг юм бүх юм ингээ үзээд нэг юм мэрэгжлийн яг арай нөгөө нэг хариуцлагатай яг ажил гэж харж хийх насан дээр ирсэн байна. Ингээ тал хэдүүлээ чинь бас ингээд одоо зөндөө өөр юмнуудс хийгээд үтцсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэл цаанаасаа л ер нь жоохон цаг хугацаа хэрэгтэй байсан байж магадгүй. Тэгээ одоо бол жишээ нь ингээ 2 камер байна шүү дээ. Хоёр камер гэх юм гэдэг. Малпетигийн зохиол төр байсан юм уу? Аль? Яг тэр зомбит дээр нь. Би ерөөсөө байгаагүй. А зүгээр тэрэн дээр чи манай хатнаа тэгээд
Гөөт ах хоёр байлуу да. Тийм зүгээр би бол тэрэнд яг нэг орж тоглосон байхгүй. Тийм. Тэгээ нэг сайхан яг 10 хоног сайхан бас тоглосон. Тэр ихтэй айгүй хөрхөн кино. Шинэ жилээр үзэхэд тэгээ хөрхөн те. Тэр тэгтээ бас надад ер нь айгүй гоё ингээд нэг турсамж болцсон. Би ч юм болонгот ерөөсөө нөгөө ингээл нүдээ хараар будаад ч юм уу те. Гартаа тэр чим нэг юм хадаастай нэг тийм нөгөө тенс юуны цохор гэдэг лээ. Айгүй өөр. Тийм бейсболын цохортой яваад байдаг штэ. Тэгснээл зомби бомби гэж шууд ингэж удаач юу. Тэгс чи би болоо тэрнээс шал өөрхөн байгаад байдаг. Тэгээ хатнаа яг нөгөө анх чи нэг цанд нэг юм дүр байна. Чи бол тэрэнд яг гоё тохирно. Тэгсэн айгу байлаар алтаки өөр хөвчих гэж байгаа шүү. Тэгээ алтаки өөр хөвч болж тоглоно гэсэн. Би нөө өөр хөвч гэдэг байгаа юу гэнэ. Өөр хөвч гэж юу юм гэсэн чинь нөө мотоциклын аардаг суудаг охин гэдэг чинь. За яах юм бэ? За тийяар. За яах гэсэн юм бэ? Хизээ хэлэх юм. Гэтэ ер нь Малпежагийн нөө нэг баяруудаар гаргадаг контентууд бол угаасаа амар гоё байд. Чанартай. Тийм. Тэр нөгөө нэг хамгийн анх гаргасан нь юу вэ? Аав хоёр уу? Молко юу? Тийм шүү. Молко гоё тий. Молко бол амар гоё. Бигийнх тоглодог штэ. Тий, ер нь бүгд л тоглодог л доо. Тий. Ягаад чи бигийнх? Харин тийм чи Малпежа гэсэн чи бигийнх тоглодог. Яг нөгөө бигийнх шууд яг дүр нь үлдчихэж. Тэрүүгээрээ л нөгөө жоохон юу яагаад дотн санаа. тэр үзээг. Тэр бас айгу вайрал болоод тах шүүсэн тий. Амар юм бэлээ ёо. Би бүр хамгийн амар нь бүх яг нөгөө ангиудыг нь бүр яг ингэ хүлээж үздэг. Бүр 7 хоног болгоо. Монгол кинодыг ер нь үздэг үү? Ер нь бүгдийг л үзэх үү? Гэхдээ тэгтээ бүгдийн ч биш юм аа. Үнэхээр яг нөгөө амжуулч юм уу те эсвэл яг энийг л үзье гэсэн кинонууд үзэн. Тийм. Тэрнээс яг сая ер нь гарсан кинонуудыг бол найз нь ерөөсөө үзэж амжаагүй л байна. Тэгээ танаа юун дээр чи нөгөө шүүмжлэл бичүүлдэг штэ тий. Тэгээ манайх ч уран сайхны шүүмж гэдэг шүүмж судлал гэдэг тийм хичээл ордог байхгүй. Тэгээ нөгөө угаасаа утга зохиол судлаач тэгэнгүүтээ жүжиг киноны зохиолч судлаач гэдэг бас мэрэгчлэр төгсөж байгаа болохоор бас ингээд за шүүмж гэдэг юм хэрхэн бичих вэ гэдэг тий судал гэдэг юм хэрхэн бичих вэ гэдэг юмнууд ордог байсан. Тэгээ би ч бас яг нөгөө оюутан байхдаа тайз дэлгэцийн одоо уран бүтээлийн задал шүүмжлийн одоо бичлэгчлөө нэг шүүмжтэй л нэг тийм уралдаан байсан. Тэгээ тэрэнд бас нөгөө нэг яг оюутны төрлөөс нэгдүгээр байр эзлээд яг хэсэг болгоот би ч нөгөө нэг зохиолтой нэг тийм сонирхолгүй зохиол бичнэ гэхээр л аюу хэцүү санагдчих манагдаад идэг байсан. Тэгээ яг нөгөө тэр үед болгоот нөгөө нэг яг тэр судалгааны ажлууд дээр амар сайн байсан байхгүй. Тэр нь голцоо нөгөө жүжигийн зохиолууд аюу их бичдэг. Одоо л яг нөгөө жүжиг л үзэх амар сонирхолтой. Хэрвээ гоё шинэ жүжиг гарах юм бол ер нь шууд драм юун дээр гэсэн үг шүү дээ. Драмын театр тэгэл ер нь хаасайгуул одоо ч нөгөө нэг бас жүжиг яадаг. Сая сүүл тэр нэг гайжэм билүү. Нэг юу бас тоглогдоод тах шиг өстэй. Тийм. Тэр чин нөгөө Монгол самурай гэдэг хэвсэн байсан. Би бас тэрийг үзэх гэж байгаа. Тэгээд амжихгүй л яваад. Яг драм үзчихсэн нь драмын театр дээр очиж. Харин хүмүүс айгүй мэдгүй миний ойр дээр би бол ганц л одоо үзчихсэн. Үнэхээр гоё санагдчихсэн. Ямар жүжиг? Тамгагүй төр. Үгүй, тамгагүй төр биш. Тамгатай төр. Яг үнэхээр би садгүй тэр жүжигийнхээ дэрэг явахтаа айгүй гоё л байсан. Хааман гараад тамгагүй төрлөө шүү. Тамгагүй төрөөс ч юм би тэр чи оюутан байхдаа. Хаадын хаана уу? Магадгүй нэг тиймэрхүү л юм байсан ба. Хаамантай юу лээс амар гоё л санагддаг юм л. Яг амьд тийм юм үзэх байсан. Хүмүүс тэгээд нэг үздэггүй юм шиг. Би тэр чинь хүчээр үзэх байхгүй. Манай урлагийн түүх гэдэг хичээл ордог маань сургууль. Урлагийн түүхийн бие даалт нь драм заавал үзэх хэрэгтэй. Дөөр үзэн, драм үзэн, балет үзэн. Тэгэд дүнгээ гаргуулдаг. Тэгвэл наач мал гоё юм. Ядаж цэнгэлж штэ хүмүүсийг. Тийм. Саян гээгэр үлдэж штэ. Тэгэд дүн гардаг байсан штэ. Айгуу гоё юм бэл. Тийм, ер нь жүжиг бас үздэг хүмүүс айгуу олон юм бэлээ. Ер нь ингээ хараад тахад гэл нөгөө нэг билетаж гэдэг нөгөө яг хоёр давхартай. Тийм. Нэмэлт нэг юм. Тийм, тэр мэрэнд чи би нөгөө хаяад нөгөө оюутан байхдаа мөнгөгүй зөнгөгүй дүнхэр жүжиг үзмээр санагдал те. Сүүлийн эдгэн одоо төгрөгөөр байсан мөнгөөрөө жүжиг үзэн штэ. Тэнгүүд нөгөө хамгийн одоо нөгөө хямдхан суудлын болоод билетаж байдаг. Тэгээ тэрэнд ингээ суунгууд амар олон хүмүүс гүртэмөрттэй зүгээр ингээ сууж байгаа юм. Үнэхээр хүсэж чинь те. Тэгэл тэрийг харахад бол амар гой санагдаж байгаа юм. Ваа би ганцаар биш юм бэ. Тэр чинь бүр ингээд бүр юм юу юм бэлээ. Бүр юм соёл юм бэлээ. Хувцлалт мөвцлтаас. Одоо ингээд гудамж явж байгаа юм шиг ингээд хувцтай орохгүй-гээс ахуулаад. Айгүй шал өөр өгдөг шнэ. Хүн ер нь тэрийг заавал ер нь үзэж явах хэрэгтэй. Тэгээд бас нөгөө театрт
үйлчлүүлэх нөө соёл гэж юм байна. Театрын соёл гэдэг юм байна. Театрын соёл. Намайг бол оруулахгүй мөлий. Би бол 2 3 тэгээд болий гэдэг. Би яг энд байхгүй. Би зүгээр өргөөлөгөө те сайхан чипсээ байж ороод яг киноны дундуур ингэж онгоолгоод гоё ингэж ер нь би кино театрын соёл аягүй сайн. Тэрс надад театрын соёл. Кино театрын соёл өөр кино театр суурьтай юм. Өргөө хоёр суурьтай юм. Айгу. Тэр шал өөр юм байна шүү. Өргөө нэг сурдаг шүү. Би бол өргөө хоёр суурьтай. Гэтэ өргөө хоёроос нөө бэлтаж гэдэг шиг өргөө хоёрын хамгийн ихний үзэж амар хямдхан даа юу. 3,000 байдаг. 3,000 хамгийн ихний үзүр одоо 10 хэдийн үзүр үлээ 3,000-аар үздэг гэсэн. Би бол нэлээд кино үздэг л байсан. Тэгж карид дөөсөн юм те. Нинжа сайдч зүгээр 3,000 болохоор л үзэхгүй. За та хоёрын хамгийн анхны гейм театрт үзчихсэн кино юу байсан бэ? Яа санах юм бэ? санахгүй шүү дээ. Би л тэгтээ сайхан. Би нөгөө нэг амар хүсч мөрөөдөж байгаад ингээд үзчихсэн болохоор амар санаа. За чинийх юм гинэ. Би тэгтээ айгүй юу шүү дээ. Айгүй сүулт би чи айгүй юмд орсон хүн шүү дээ. Тийш чи нөгөө нэг ховдоос ирсэн. Нөгөө нэг ховдоос хараар гэдэг шиг. Манай оюуч нөгөө нэг 30 наснда орж ирсэн сүлдээ чи арай эрттэй 20 20 аггүй шүү дээ. 20 нэг хэрэг идэггүй. Би нэг хэрэг идэггүй одоо л ирчээ да. Би нэг 10 эдтэй л ирж ирсэн. 10-т төгсөөд хатад орж. Би нэг хэрдгүй л дээ. Хүмүүс ч нэг мэдээд идэггүй. Яг нэг хүмүүс авирж байгаа. Тэргээд авир бахархаж яриад байгаа. Би ёо би 20 таа би 30 таа хатад орж ирсэн. Гэтэ хоёр нэг байсныг хүмүүс мэдгүй. Өнгийн идэх. Чиний хий байсан юм бэ? Мэн гэтээ яг санахгүй. Гэтээ саяхан 17-8 онд л байх тийм үү? Тий. Миний анх үзчихсэн кино нөө миний өрчтгөргийн кино байдаг шин. Миний тэрийг би хамгийн анх кино театрт үзсэн. Тэр ёстой гоё кино шүү. Тэр амар бархуу тоглоод Наран салан. Тэрийг анх үзсэн. Тэр ёстой амар гоё ингээл хайда нөгөө нэг жоохон нөгөө YouTube ухаалаа. Яг нөгөө нэг чанаргүй кино мэнэ үзэн штэ. Тэнгүү тэгэл миний өрчтөрийг бол үнээр бүр ингээд хизээч үзсэн ойддгоо гэх юм уу. Нинжи 90 кинонд хоббит байх тий. Одоо угаасаа нэгэд ингэж сурж байгаа болохоор хоббирхэж үздэг үү эсвэл яг мэрэгжлийн талаас нь ингэж үзэж гин үү? Үгүй амар хэцүү штэ. Угаасаа ингээд тэг сурчдсан бэлээ. Би бол ингээд хүмүүс чинь ингээд гоё чөлөө цагаараа тий ингээд гоё амралтаараа тий зүгээр нэг гоё юм ингээд үздэг штэ. Би болгоо тэгээ юм хайгаад идэх байхгүй. Алдаа хайгаад. Тий за энэ яах гад ингэж юу энэ одоо тэгээ цаадах зорилго нь юу юм бол гэх. Тийм яаж төгсөх вэ? Тэгсээр аваад бүр юу кино үзэж амархаасаа хийсэн бүр амар ядарч мадарч. Яг тийм л. Нөгөө кино театр гэсэн чинь нэг 13 онд би 10 настайс байхгүй юу. Тэгсэн чинь 13 ямар юм митбол гэд нэг юм тэр болохоор монголоор хүнсний ногоогоор бороо оруулагч лээ. Тэ нэг тийм хүүхдийн кино гарчсан аахгүй юу? Цагтаа магдаад тий. Гэхдээ бид найз тэгээ тэрийг үнэхээр үзээгүй маа үзчихдаггүй. Нөө нэг танхим тэд гэдгээ би нөө жоох хүүхдээ ерөөсөө нөө ялахгүй. Хэцүү тий. Тий. Тэгээ ингээд нөө нэг тиллер гэх юм уу тэр нөө үйлчлэгчт нь ингээд яасан чи шууд ингээд таслаа оруулчихдаг аахгүй юу? Тэгсэн чинь минийх нэг танхим хоёртон жиглүүд гэсэн би нэг рүү яваарч чинь жоох хүүхд юм чинь. Нэг найзтайгаа байрныхаа найзтай ордог аахгүй юу? Тэгээ ингээд суусан чинь л нөө нэг кино гарахын өмнө нөгөө реклам гардаг шүү дээ Монгол киноны реклам ч юм. За энэ реклам байна да гэж талаа Монгол киноны юм гараадсэн. Тэгээ арай урт реклам болсон. Кино. Тэгсэн чинь бүр нөгөө киноч театр метр нь гараад нөгөө opening scene гэдэг шиг айгүй тэнэгэ гэдэг нэртэй айгүй тэнэг кино. Йоо. Тэр баг чамд шилээд байгаа юм шиг тий. Чи айгүй тэнэгэ яа. Би айгүй тэнэгэ. Тэр айгүй тэнэг. Тэгээ ер нь жоохон байхдаа би тэр нэг Тэнгис нэг кино үзгээд ганцаараа заяа. Тэгээ дарк нь яах гач ч та. Ганцаараа үз. Тэгээ орсон чинь нөгөө нэг би бод суудлаараа суух гэдэг. Тэр үед чинь бол тэр суудлаараа суунмон гэдэг юм байхгүй. Шаа машаа. Тийм юуч байхгүй. Тэгээ би ингээ ороод яг ингээ харж байгаа яг би энэ суух юм байна даа гэдэг. Яг тэнд нэг юм амар юм махлагдуу юм битээ ихч юм шар ус мөстэй тэгээ ингээд хөөгтүүд ингээд суулгацсан. Яг Монгол игээд яг нэг очиод юм хэлвэл ингээд загнуулах юм шиг юм. Тэгээ би ингээд очиод зүгээр ингээд харж байгаа. Тэнгүүд нөгөө нэг
кино үзэж байгаа хүмүүсийн урдуур би ингээд нэг хүүхэд яваад шаас амар хэцүү ингээд загнаа чипти ингээд яваад юм уу тий би шууд зүгээр ингээд уйлаа гараа явчихсан. Йоо, чиний судал дээр суудсан Хүн суудсан. Гэтэ би тэр их чиг энэ минийх байна гэж хэлж чадахгүй. Тэр ингээд өөр суу судал хайгаа суу судал байхгүй. Тэгээд би ингээд загнуулаад тэгээ шууд зүгээр гараа явчихсан. Ямар кино үзчихсэн ч ягаас. Тэгэхэд хойдэл нэг кино үзсэн. Гэхдээ Бараг тэр нөгөө Арай тэр аягүй тэнгэрлээ. галзуу хурд мор байсан. Үй, ганцаараа кино үзэх тэнэг үү? Ер нь зүгээр асуулт шүү. Гоё штэ. Харин гоё бах тий. Найз нь бол кино театрт ерөөсөө хүн амтантай кино үзэж чаддгүй. Гэт одоо нөгөө нэг одоо би ингээ хүн амтантай болцож байгаа гэж бодъё л та. Тэнгүүт нөгөө хүн ингээ хоёулаа кино театрт кино үзэх үхээр надаа яагаад ч юм ингээ хүнтэй кино яг ингээ кино театрт кино үзнэ хэрж байгаа. Яаж хокер санагдав. Хүн болгон тэгдэг болохоор. Тийм. Тэгээ би үнэхээр үзмээр санагдсан кино бол зураг ганцаараа очил үзчихсэн. Нөө манай гэрчээ тэнгисийн хажууд тэгэл тэнгис рүү зүгээр орой морой шөнийн 9 цагийн үзүр байдаг ч юм уу хамаг төлөв ороод үзчихдэг. Сая бас нөө тэнгис дээр нөгөө Пак Чаугийн No Other Choice гэдэг нэг кино гараад Солонгос. Тэгээ тэрийг бүр үнэхээр үзмээр санагдаад бас нэг ганцаараа очиж үзсэн байна. Тэр Тигцэг гээд киног үзсэн үү? Тэрийг нэрээ үзэж амжаагүй. Тэр бол үнэхээр амар гоё кино байсан. Тэр үнэхээр Алтар ах. Яа, мань үзсэн. Би яг чиний нөгөө нэг инфлюенсд ороод саяхан үзсэн. Яг буухаас өмнө ороод үзсэн. Ямар байсан? Надад бол гэхдээ окей би нүг бас өндөр хүлээлттэй үзсэн. За энэ надад амар магтсан байхгүй юу? Үнэхээр гоё кино андаа гэд. Гэтэ яг зохиол нэг тиймэрхүү зохиолууд байдаг штэ ер нь. Ингээд за одоо хэлчихээр. Тэгээд тэр нэг төгсгөл тэгээд явж байгаа үйл явц нь жоохон удаан жоохон тим санагдсан надад бол. Тэгээд яг хэлэх гээд байгаа санаа манаа ч гэсэн бас сон логикийн зарим удаа алдаатай ч юм уу те. Тиймэрхүү мэдрэмжүүд төрсөн надад бол. Тэгээд цаанд гэхдээ яг юунд таалагдсан? Урлаг ахгүй. Надад амар чимээ. Үгүй надаа угаасаа нөгөө нэг Монгол кинонууд байдаг штэ. Одоо ингээл алж хитаал ингээл ер нь ингэж жагалтай нэг юм хужааг заавал үзье яддаг те ингээл энэ муу хужаа энийг ал тэгээд гэл нэг юм кинонод байдаг шүү дээ ингээл бутаад дунгаа өсрийг бохожаа. Ингээл ер нь ингээл нэг кино ингээл амар олон хүн үзсэн одоо рекорд ивцэн гингүүд одоо нэг юм хужаа нарыг л халаад байдаг яагаад ч юм те. Хужаа нар л гим гинт ингээл орж ирээл ингээл Монголыг үгүй их гээд амжиг юужаал тэгэл нэг хужааг алаал дуустдаг юм гэндэж тэрнээс шал өөр санагдсан байхгүй. Ямар ч хужаа байгаагүй. Гэтэ тийм ч болдог кино Монголд бол байхгүй те. Тийм Монголд ерөөсөө өмнө нь хизээч тийм байгаагүй зохиол тийм кино болохоор л би үнэхээр за тийм ээ тэр талаасаа бол тэр нь л надад амар гоё таалагдсан. Яг нөгөө нэг эхэлж явах тэр явц за энэ өстө үнэхээр гоё юм байна даа гэж яг их бодсон яг. Яг ингээд үйл ингээд яг эхлээл тэр хүмүүс ингээд сцен болгон дээр шал өөр жүжиглээд байгаа нь бас амар гоё байгаас. Тийм. Буцаж ирээл ингээл тэр чинь нэг юм сценд жүжигчин хүн ингээд тоглох чинь хэцүү шттэ ингээд тийм одоо юм эмхтэн хүнийг одоо тэр нөгөө нэг ариун бэм билүү. Ах нөгөө нэг эмхтэн хүн ингээл зодж байгаа тэр чинь нэг удаа амар төгсөөр бүтээх хэцүү байдал тэр чинь баг 10-20 удаа өөр ингэж зодож тийм юм тэр мөр бол үнэхээр надад тийм үү төгсгөл нь жоохон нөгөө нэг лаборатори бариад идэг штэ. Тэр мөр бас жоохон ойлгомжгүйс. Тэр чинь нөгөө ах чинь болохоор ингэж байгаа штэ. Ингээд ухарж очиод ингээд тасаад байгаа шүү дээ. Тэгээл уусаа тэрэндээ ингээд гаццсан тэгээд ингээд амар юм тийм. Тэр болохоор тэр сүүлийн төгсөл хэсэг нь бол надад зүгээр ингээд юугүй юм шиг санагдсан. Дахиад нэг юм байгаа шүү. Ингээд дууссан. Тэгээд зүгээр яг нийгэмд юм байгаа гэдэг юмыг ингээд зүгээр ингээд хаяал гэж. Тэгээ шал өөр өнцөг байсан. За нэгээс асууя л та. Ер нь сүүлийн үед яг зөндөө кинонууд байгаа. Ер нь сэтгэлд хоногчсон нэг кино гоё тодтооч гэвэл Монгол кино. Тий Монгол яг хамгийн Univision шиг те. Нинжигийн санал болгож байгаа киноноо. Тэнд орсон үү чи? Үгүй юу. Ер нь тэрэн шиг л явъя. Маа заяа тэрэнд орсон ш нэрээ. Тийм үү. Яг тэрэнд нь л ороогүй. Зүгээр л нөгөө нэг асуултууд Лүг ТV-ийн нөгөө нэг асуултуудад л хариулсан. Би бол кино санал болгоогүй. За зөв яг ингээд ороод ирж байгаа кино л байхгүй л. Манай нэг өмнөх Равилийн дугаар дээр нэг юм сэдвийн тухай ярива. Киноны тухай, баавга болсны тухай яриад. Чи тэрний юу харсан уу? За тэгтээ хүмүүс ч гэсэн битэж байгаа чигээрээ би тэр киног үнэхээр үзэж амжаагүй. Бас уу? Юу үзээгүй гэж зааш нэг байх. Үгүй. Тэгтээ нэг хүн тэг би ингээд таарлсан байхгүй юу? Одоо ингээд
таньдаг хүнтэйгээ. Тэгээ чи нэр бага болохсныг үзсэн үү гэдгсэн чинь би ингээд заавал нэг тийм те ингээд заавал үзэх соёлуулахыг сургууль те нэг зохиолчоор сурж байгаа гэхээр л заавал очиж тэр киног үзэх албатай юм шиг. Би үзээгүй шүү дээ гэсэн чинь. For real гэдэг. За шаалтаа тий. Тэгэхээр би тийм яасан гэдгсэн чинь ёо нэр юм уу өдр гэж байна. Ингэж явж маас. Харин тий амар нөгөө. Харин тэгээд арай л хүлээлттэй бодог бас тий. Ёо. Арай тэгэхээр нэг мөрөө яриад байгаа юм санагдаад байгаа байхгүй юу бас. Тэгэхээр нэг тийм үзэхгүй байхаар хүний тооноос гарч байгаа юм шиг санагдав. Гэхдээ би бол тэр киног үнэхээр үзээгүй. Тэгвэл нөгөө зарим нөгөө сценүүд нь жоохон арай дэндүү дарк санагдаад. Тэгээ би нөгөө нэг кино үзэхээрээ тэр нь ингээд сэтгэлээс гардаггүй ингээд хүнд ориулаад идэг киноос ер нь жоохон зайлсхий хичээдэг байхгүй юу. Гэхдээ яг тийм кино ч болгоод нөгөө яг нийгэмд юу үнэн байна гэдгийг л харуулдаг. Тэгээ төдий одоо хэдий чиний хүний сэтгэл юм хийж ин төдий чинийгээр л ер нь тэр кино бүр яг одоо бүгдийг яг үнэнгээр нь гаргасан л гэсэн үг байгаа даа. Би бол хүмүүс бол тэр киног үзээд нөгөө нэг ямар нийгэмд амьдарч байгаагаа ингэж харсан байгаа даа байхгүй. Тэнгүүт би бол тэр киног үзээд ямар нийгэмд өссөн нь харж байгаа байхгүй. Яа намайг тийм яг хүмүүс шинээр мэдж байгаа би ч бас тэр намайг авах тийм нийгэм байсан да гэдэг. Би нэг нь амьдарч байгаа хараад би бол өссөн нь харсан тийм. Би бас амар хитлүүлсэн шүү дээ тэр юугаар. Үгүй амар хин цааш 90 бид нар олонгууд бас ингээд айгу сайхан бас тий орчинд өссөн гэж бол би бодож байгаа. Тэгээ ингээд сая ч гэсэндээ би ингээд зохиолын ажилдаа явж хахад манай кино олонгууд өөрөө бас нэг гинт тэрийн тухай гардаг байхгүй. Тэгээ тэрний нөгөө нэг юунууд ярьж байгаа ч одоо нөгөө манай киноны багийнхан ч нэг удаа ийм кейс яжсэн тэнд одоо тэ хайлаасч байт юм амар хол захын газрууд байгаа шүү дээ. Тэнд ийм хэрэг гарч исэн гэж тавд. Үнэхээр ингээд амьдралд ийм байж болдсон бах та гэсэн тийм амар юм даа. Бүр амар кейс зөндөө байдаг юм лээ. Тэгэхээр ингээд бидний мэдхгүй бүр маш олон юмнууд ингээд болчихлаа. Манай найз байна. Хуульчаар төгсөн надад түүх ярьсан байхгүй. Хуульч болно гэд прокурор болно гэдэг мөрөөдөл гэж. Одоо сургуулийн төгсөөд юу болчих одоо шал өөр ажлыг явж байгаа. Яагаад мэргэжлээс хэлсэн гэсэн чи прокурорын юу хийсэн гинэ дадлага хийсэн гинэ. Прокурор сургуулаа төгсчихэд. Тэгээд нэг хэрэгтэй шууд тэгэхээр нэг хэрэгтэй ингээд танилцуулсан гэсэн. Тэгээд тэр юун дээр хавц тэр дээр бүх юм байдаг юм байна л да. Эхнээсээ дуус хүртэл зураг мурагтаа бүр үнэхээр амар хэрэг байсан гэсэн. Бүр тэрийг хараа манай хүн бүр ингээд дарклаад бүр шокнд ороод тэгсэн чи энэ хэрэг зүгээр ингээд захын хэрэг нь байна гинэ. Байдаг бүр захын зүгээр л энгийн нэг хэрэг байсан байгаа байхгүй юу? Монголд бүр амар хэрэгүүд болт юм л. Тэнгүүд тэрийг угаасаа нөгөө нийгэмд гаргаж болохгүй. Нийгмийн нөгөө нэг юу сэтгэл зүй гэж байдаг. Тэнгүүд хүмүүс тэрийг сонсчих юм бол ийм юм байдаг гэд хүлээг авч сэтэл өгдөг гэж. Сэтэл өгдөг бас тэр нь цочиртгой болчдөг гэж энэ хүн. Тийм учраас тэрийг юусэн ингэж юу яадаг вэ? Нуудаг нь тийм учиртай байна. Янз янзын хэрбүүдийг. Одоо бид нэр хүртэл ийм авилга тэдэнд хөрөг ингэжээ гэхээр ингээд гэдгээд авдаг болсон байгаа тийм. Тэгэхээр тэрийг хараад манай найз за үнэхээр болиё гэд мэржлээс солио шал өөр юмар одоо ингэ ажиллаж байна. Тийм амар дарк юмнууд байд юм л Монголд бүр тэр яг нүү дарк стүүг надад ярихад ч гэсэн амар л юм бэл. Ямар амар. Одоо энэ кино шиг болж байна. Саяных дээр гэх юм бол одоо 19 онд илүүд тэр чинь нэг хэсэг нөгөө нэг амар ус төрийн нэг юм яваадтай 60 тэрбумын схем хэрэг боллоо гэл баахан хүмүүс нөө талбай дээр гарч ирсэн юмсаал одоо энэ хоёр энэ гэж гарч марал 60 тэрбум хитсэн байж тээ. Их болдгийг болгоё гэдэг үү? Тэр үед бид нэр 60 тэрбум гэхэрлэг амар ингэ сонсч ирсэн. Яа энэ ч одоо нөгөө 44 их 80 гэсэн тийм тэр 60 тэрбум бол одоо амар юу вэ? Зүгээр байсан байна. Бид ингэ дасгаад байгаа. Харин ингэ бүр тоон ингэ ихсээл. Юу нэр 44 их 80 лөө. Тэр чи юу лаптос лөө? Үгүй зүгээр нийтдээ тэр нөөснээс ямар амар юм бэ ёо амар 60 тэрбум ч зүгээр инээд юм. Тийм сайн хүн байсан баах тийм. Үгүй ер нь бол ингээ харахаар тий 60 44 гэдэг чинь бүр яа. Тэгэхээр ер нь тиймэрхүү юм нэлээ. Тэр нөгөө инх болт чинь яг нөгөө огцрохгой байжс чинь тэр нөгөө хин билээ нөгөө зандан бат зандан гэж. Тэс чи тэр ингээд та бол одоо манай нутгийн хүрэг би бол манай нутгийн гэж би яах вэ аваа. Юу ч болоогүй. Би яах вэ аваагаас савх юм уу? Тэр
Тэгтээ амар тэнийг аргумент байгаа байхгүй тий. хаалуулах гад бүр яа. Таны эхнэр бол миний нутгийн их. Яа. Та бол Манай хүргэн. Тийм хүргэнтэй байгаас үнэхээр иччихээн. Яга угаасаа. Тэгээ сүүлд бас тэр нэг дуулж муулаад идэв бас фази. Ахаа. Ингээ өмнө нь авсан тийм гашуудж байгаа дуу юм байгаа шүү. Та нарыг энэ дууд оромжилж байгаа. Ах зүгээр нэг юм солонгосуудын уухтай тоглолтын юм дүр энэ бүр амар өөр утга харцсан. Энэ та нарыг дормжилж байгаа. Энэ дуу яа юу хэлж байна гэж бодож байна. Энэ дуу та нарыг дормжилж байгаа. Аха гэдэг. Ахаа гэж байгаа юм. Бас хөрх аялгаатай тийм аялгаа алдахгүй байхгүй. Апати аха. Гэхдээ үнэхээр жоок шүү те. Бас яг Монголд бас яриулаас жоок шүү. Яаж мэ бас нэг зандаг үгийн их болт гээд нэг бас тэгэл ингээд ухаар арсан юм байл шүү. Байхгүй дайлуулж янаглаа орлох гэдэг үгүй. Чи миний дөө согтуу байна. Яв. Та нартай та наргүй би ингээ увлаа баталчихна гэж байна. Тэр нэг клипүүд яваад тэр амар өсчлээ. Чи согтуу байна одоо яа. Бүртээ ярьж амар. Ер нь бол гэхдээ тийм харизмтай хүн бас байх. Халаа явчлаа гэж тийм. Энэ ийм лог ойлгодог байхгүй юу? Чи юу гэж бодсон зөөр мик нааштай. Ямар яасан жирэмсэн банк тэрэмчин. За энэ бүр халаа. Энэ төсөө үйлс чинь чи юу банкны уулгаа яриад байна. Шал өөр юм яриад байна. Фаны л та. Гой юм тийшөө. За их хурлын гişүү сайхан амарсан гэсэн юм. Сайхан амарсан юм шүү байна. Минуттэй шүү. За өөр маань сүлдэд нэг гой сэдв байдаг та. Гэхдээ яг хөтэ тэгэл юу яаж байгаа гоо ярилцъя л. Яг нинжим бас хажуугаар нь юу яадаг штэ те. Нэг хэсэг рилүүд аягүй хийж байгаа те. Нэг хэсэг хийж байгаа шүү. Чи ч одоо түр жоохон зөксөөцсөн байгаа юм зү. Өө би өчтөр хийсэн ш. Тийм үү? Чи хараагүй юм уу? Би чамаг үгүй. За найз нь мартагч. Би тэгтээ харж байгаа юм. Тэгээд би яагаад юу сургууль бүр амар итгэвтэй. Яг үнэ идэвхтэй байсан үетэйгээ гэх юм уу? Тэр үед аягүй. Өдөрт нэг рил тавтай байсан юм уу? Тэгээд би жоохон ингэж багаар ингэж багсаад ахаар наа за яг ч завгүй магуу дээр яагаад. Тэгээд бас Монгол дээр яваад байгаа шүү. Би тэрийг асуу гэж бододсон. Монгол дээр би байгаа. Тэр фактуудыг яаж гаргад вэ? Тэр чинь болонгууд нөөний яг Монголынхан өөрсдөө ер нь бол гаргацтай. Тийм. Тэгээд ингээд яг жоохон юм уурт юм хүснэгт яцсан. Тэгэл тийм юм судалгаараа тэгдэг гинэ. Гэлдөө энийг ярих уу, энийг ярих уу, яах вэ гэж. Сонголт тийм ээ те. Бүр тий яг би ч нэг өөрөө сонгоод байдгүй ерөндөө өөрөөсөө амар олон нөгөө судалгаа хийсэн юмнуудаас харж байгаа. За энэ тэр бас айгүй гоё тий. Тэгээ мэдхгүй би тэг яг нөгөө Монголын юунд жоохон хейтерс үүдтэй байгаад байгаа. Би ч нөгөө айгүй хүний дургу үргэсэн нөгөө юунуудын судалгаануудыг хэлдэг. Ирчүүд одоо тэгэл өдөрт дунджаар 42 минутыг өөр эмэгтэйчүүд харахад зарцуулдаг гинэ. Гэж мэ. Чи юу гэдэг? Чи юу мэддэг үү? Хожаа царайтай боо юу мөө гэж. Йоо, тэгэл тэрийг хараад. Тэр Instagram дээр байгаа мó? Тэр Instagram дээр ингээд хийдэг хүмүүсүүд нь болгоо. Одоо ингээд бичдэг те ингээд үздэг хүмүүс нь арай гайгүй. Тэгтээ нөгөө ихэвчлэн нөгөө тэр чин Instagram тэнгуүтэй Facebook хоёр дээр зэрэг давхар яачдаг байхгүй. Тэгээ би нөгөө Facebook л аргагүй юм байна тий. Facebook дээр ордгийн ч мэдхгүй байжсэн чинь гэт яг нөгөө reel scrollж байгаа яасан чинь би гараад ирдэг байхгүй. Тэгээ за энэ ер нь хүмүүс ямар юм яас гэж тэгэл байхгүй ёо. Ер нь Facebook дээр юм оруулаад өөр комментиг хаачвал амар юм л. Тэнгүү тэр хүмүүс чинь нөгөө нэг шеэрлэнгүүт тэр чинь бас ингээ хүргэж шеэрлж байгаад муулдаг хүмүүс бас байдаг. Хүн лайк шеэрийн тоо харагдчихэв. Тэгээ тэрийг бас үзээ жоохон сэтгэлээр унаад ёо ямар амар. Тэгэл яг тийм юм бичсэн хүмүүсийг харангуут ингээд амар сонирхтой яг ээж мэж насны. Харин тий яг үнэ. Түүнтэй баахан хүүхдүүдтэй ингээд зураг даруул. Амар юм сайн аав юм шиг мөртлөө. Аюу муу тий. Тэр юу амар гоё юу байдаг ш. Нөгөө нэг идрахын ээж байдаг ш. Нөгөө гişмсээ оюун гэрлэлтэйгч. Яг нөгөө Facebook-ыг өөрөө хөтэлдэг. Тэг доор нөгөө ороод ирэнгүүт л яг тэр хүний профайлыг ингэж аваад reply дээр зургийг тавьснаа ингээ комент хийчихнэ. Йоо. Одоо ийм байж гэдэг ч юм уу зүгээр чи яг энэ комент хүм төр болгоно нэг профайлыг авахгүй ш. Тэнгүүд яг ийм хейттэй ийм тэнэг юм битсэн юм гараад яг нөгөө нэг одоо энийг ийм ахмах яг ингээ муухаараа зогсон тэр зургийг тавьснаа ингээ reply хийж мэ. Тэр бол надад айгүй гойсон. Тэнгүүд нөх хүмүүс чинь тэгээд ангууд бас
болчтой юм шиг. За энэ хиний зургийг яг тавих юм байна. Тэгээд амар бүр тэр одоо нөгөө нэг те нөгөө хүн нь бүр ингээ улам одоо те чи юм гэл одоо бас өөрөөгөө тэр чинь нэр хүндээ хамгаална штэ. Тэ ингээ хүнтэй нөгөө хүнтэй бас ингээ жоохон үйл ойлголцтой маргаж заргаад тех тусам нь бүр ингээ донтой юм шиг бүр улам ингэж яа хүмүүс ч бас тоохоор бүр ингэдэг те. Тоохгүй ер нь бол энэ надаас айж байгаа юм байна гэдэг нэг тийм. Ер нь гол зарчим бол нэг тэрийг уншихгүй, унсан ч тоохгүй байх л. Уусаа тэрийг шийднэ гэж үзсэн. Тэгээ ер нь хүнд бас нэг сэтгэл зүрхтэй л юм. Миний дорчсон нэг юм бичиж байгаа шүү дээ. Гэтэ манайхаа Facebook-ээр хагаад баг юм дархлаатай болох ах те ингээд дархлааг бахоо. Тэгээ бас амар гомдноо би чинь. Тэгээ амар тэнэг. Тэгээ эмэгтэй хүн болохоор сэтгэж магадгүй. Тэгээ шал танихгүй хүндээ гомдно гэж чинь бүр шинийг юм билээ тийм. Яа энэ би одоо яасан гэж ингэж байгаа юм бэ гэдэг нэг тийм. Тэгээ тийм хүмүүсүүд маань жоохон бас тэ өөрсдөөсөө хичээрээ. Facebook-ийн нэрнүүд бас фаны шүү те. Өгүүлбэр явж байна. Тэрний хөө, тэрний аав тэр мэрч гэж байгаа шүү. Юу гэлээ? Ямар сувын засаг даргалаа тийм. Засаг даргыг туслах маслах гэх яг гэсэн тийм юутай. Тийштэй. Юу тэр аймгийн засаг даргыг туслах гэж хэлсэн. Тий. Одоо жишээ нь те Батагийн ихнэр барыг те Болтогийн нөхөр гэдэг тийм нэртэй хүмүүсээс би амар зэрэгтэй шүү. Тэрний ямар гэж токсик юу вэ? Заяагийн X X-ээр аваглаа шах те. Заяагийн X гам байх ш. Яа одоо хаанаас нинжингийн X гэсэн юм бэ? За нинжи анх рeel ер нь яагаад хий гэж ер нь бол бодсон бэ? За би чинь бодлоо яг 22 онд төлөө 21 онд одоо ер нь 3-4 жил болж байгаа юм байна. Тэр үед чинь би 1-р курс төлөө 2-р курстэй төлөө орсон байсан. Тэгээд за ер нь л нэг иймэрхүү одоо яг тухайн үед чинь нэг тийм баг иргэн дөрний бүх хүмүүс хийгээдсэн юм аа. Тэгэхээр за би үсээ юугаараа дутсан гэж бодвол нөө хичээгээд өрөөдөг нэг тэмцлэгээс ахгүй манай хичээ юм гэдэг. Энийг идэхгүй мө хинд үлдээж байгаа гэл манай хичээдэг байхгүй. Тэрийг тэр бүр амар явсан тийм. Тэр чинь яг миний нөө яг эхний ирэл ахгүй. Тэгээ тэрнээсээ амар хөөрхөн урам аваад тэгээ би яг нэг 10 рээлжүүлээ ингээ амар хэсэг тогтмол хийдэг гэсэн юм аа. Тэгжсэн чинь нөө эхнээсээ амар гоё нөө байгууллагууд санал тавьж эхлээд. Тэгээ миний яг анхны рeel хийж байгаад бас одоо авсан цалин болохоор 2 Nike-ийн пөөз гэдэг байхгүй. Тий. Бартардцсан. Тий, бартардцсан. Та бартар ах уу альсвал ингээд одоо тий бэлэн мөнгө ах уу гэхээр нь би за ингээ үлдэх юм дээртэй би зүгээр бартардчөө гэх. Тэгээ амар гоё. Тэр чинь нэг Nike-ийн пөөз тэнгуүтээ нөгөөх нь New Balance амар гоё пөөзээс. Тэгээ нэг тийм цалинтай бүр яг анхны маань цалин гэвэл тэр тэгжаал мол бид яг бас хин ганапт өрж анх бичлэг хийдэг болол одоо тэ ихнэр нөхөр гэж яаж байгаа л тэгжаа бүр нөө сүүл рүү Малпедиада хараалагддаг болол ингээл тэгэл одоо бас Монгол Пласийнхантай бас хамтарч ажиллаж байгаа. Одоо эднэрт яг юм хамтын юугаар л явж байгаа юм биш үү? Тийм шүү дээ. Тэгээ би чинь яг рeel хийснээрээ сүүлийнхаа 2 жилийнхаа сургалтын төлбөрийг төлсөн байдгийн. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг ямыг төлж эхэлсэн байдгийн. Яг рилээрээ. Хой хүний орлогын альбан татвар гэж ямыг төлсөн байдгийн. Тэгээ ер нь бол ингээд яг үнэхээр одоо нөгөө одоо өнцгөө гэх юм уу те ингээ хийх одоо арга барилаа яг зөв ингээд одоо олчих юм бол ер нь бол яг хүн болгонд л ер нь бас ингээд тодорхой хэмжээний одоо те боломжууд байгаа. Тэгээ тэрийн амьдралдаа ч гэсэндээ хүргээд өөртөө ч гэсэндээ тэгэл ингээд өөрийгөө ч гэсэн хүмүүст бас ингээд тодорхой хэмжээний таниулж гин гэдэг чинь бас гоё. Яг өөрийнхөө идентиг олчвол те яг нэг юм үн цэнэ олчвол гэх юм. Нинжиндээ инженер ямар утгатай. Тэр манай X өвчсөн өвөө. Нинжиндээ инженер. Тийм би нөгөө нэг юу яаж исэн юм аа. Нэг би сургуультаа сууйстаа нөгөө нэг радио ажиллаулдаг гэсэн аахгүй. Манайх ингээ яг нөгөө театрын урлагийн сургуультаа ингээ нэг давхар болгондоо юм чанга яригчтэй. Спикертэй. Тэгээд тэнгууд 2 давхарт манай яг яруу зохист гэдэг тийм студи байдаг гэсэн. Тэгээд манай радио ч болов өөрөө Artus гэдэг нөгөө оюутны тийм одоо бүтээлч санаан дээр яасан тийм одоо юу ахгүй юу? Тийм одоо клуб. Тэгсэн чинь нөгөө тэрнийхээ одоо нөгөө янз бүрийн нөгөө нэг юмнууд ингээ байгаад ш тийшээ доош халагддаг гэдэг. Тэр юмыг нөгөө ажилуулж мэдгүй. Тэгж жаад би ингээд нэг юмын чөлөө ингээд дарсан чинь нэг гэдэгс чи
манай Сургууль даяар. Хөөе, наад чи сонсогдчихин чи. Yes, би чи инженер болчих. Амар чанга байсан аахгүй. Тэгсэн чинь ингээд доош буусан чинь нөө манай жүжигсэн ангийнхан наад. Ингээд цааш чи найз инженер болсон юм уу гэж тэгэхгүй юу? Нэг жүжигсэн ангийн хөлт. Чи яас найз гэдэгс чи сая найз чи сонссон юм уу гэж би тэгсэн аахгүй. Чи найз нь ч ганцаараа шээ сууста яраа. Тэгэл тэрийгээ би орой яг тэр нөгөө X-тэй ярьж өгөөд үерхтэйсэн хүүхдтэй хэлсэн чи чи тэгвэл өстө баг тэг өөрийнхөө нэрийг олчлоо. Чи бол баг зохиолч инженер юм байна гэл. Тэгэл нэрээ ингээ өөрчилж гэл. Тэгэл инженер гэх. Гэтэ тий энэ нэрийг жоохон бас хаяад солимоор байгаа. Ой, гэтэ ер нь энийгээр хоньгцсан байх те. Инженертэй инженер гэдэг. X-тэй инженер. X-ээр одоо л тоглож байгаа те. Инженери X гэсэн нэртэй болсон. Инженертэй X. X-тэй инженер. Йоо. X of ninja. X-тэй ninja. За юу нэг жоохон тасралтай. За анхны яг 10,000 дагагч ингээ чам дээр орж ирэх яг ямар байсан бэ? Тэр бүр амар гоё мэдрэмжсэн ш надаа. Тэгээ тэр чинь нөгөө нэг үзэлт олонгот амар гоё. Тэнгүүд нөгөө нэг ботмот ч юм уу те нэг тийм биш тэнгүүд үзэлт нь амар гоё. Тэнгүүдээ фоллоу орсон ч гэсэн амар гоё. Тэгээ тэр үед чинь би бичлэг хийдэг болоод нэг 2 сар болцсон байсан юм аа. Тэгээ ингээд нэг харсан чи 10k болцсон. Тэг үнэхээр амар баярлдаг юм байлээ. Йоо за бас нэг юм олон тоо биш юм үсэг ороод ирэх тий. Дэмий ч юм бас хийгээгүй юм байна. Бас ингээ хүмүүс бас ингээ миний юмыг үзэх туртай хүмүүсүүд бас байгаа л юм байна гэх. Тийм нэг гоё мэдрэмж савжсэн. Тий. Откод хоёрын хослол бас нэг хэсэг Монголын ирээний зах зээл бас амар тий. Йоо бас гоё тийм тэр үед клапт байсан те. Отко тэр үед клапт орсон байлоо. Тэр чинь яг хэдүүлээ яг нэг ингээд тий яг нийлээл явж исэн үед те. Тэр үед хоёрын яг ирээний хослолууд бол нэг 100-ыг бол ингээ авсан юм. Тийм штэ. Тэгээ цаадах чинь нөгөө нэг амар тийм сонирхолтой санаанууд гаргадаг. Юмартай тий. Тийм амар юмартай. Өөрөлдөө отко өөрөө дараагийн дугаарт орно отко. Тийм үү. Тэгэл нинжа хоёлаа нэг юм хийя. Тэгээд нөгөө хүмүүс ингээ мөргөлтөө заяаныхаа нэг болоод хөдөлцөж явж байгаа бол тийм амирх гараад байна. Тэгээд тэрийг хоёлаа хийчигээд тэгээд бит хоёр чинь нэг өдөр цаг тавуулж байгаа түүхтийн зур дээр уулзсан. Тэгээд цаа чи угаасаа нөгөө цаашаа клап дээр ютээс нөгөө тийм гараатай байсан байхгүй. Тэгээд за тэгвэл чиний ажилдаа ойрхон орнд хоёлаа хүүхдийн зуудыг өсөйчөө гэд. Тэгээд тэр нь одоо баг хэдүүлээ арайт сая биш байхаа 900 хэдэн мянган дагагч үзэлттэй байлаа. Тэгэл бит хоёр чинь тэрнээсээ амар хөөрхөн урам аваад бас нэг 2-3 рeel нэг бас дахиад хийжсэн. Чиний нөгөө нэг байдаг штэ. Рeel үзээгүй машин, тэнийг юм машин гэдэг. Чиний TikTok үзээгүй машин гэдэг. Мөрөлддөг үү? Гэтэ тэр чинь би өөрөө бодож авсан байхгүй. Тэр бол амар фаны тий. Чи өөрөө замаа хараач. TikTok үзээгүй машин. Амьдралаа босох гэдэг чинь. Яг нөгөө хажуугаас нь отко мөрөлдөж штэ тий. Тэр амар гоё. Тэр чинь бас өчнөө юм болж исэн юм уу? Нэг би ингээд жоохон өөрөө төрүүлж ухарсан. Ухраалсан одко өөрөө орж ирэх болоогүй юм. Тэгээ бас нилээ бас явсан. Яг тэрний хойно яг харж ирсэн санаад нь яг тэр бүтэж явах юм. Тийм үү. Тэгээ баг тэр өдөр чинь би яг анх удаа нөгөө клапынхантай яг таадтай танилцсан. Яг клапын үднэр шүү дээ. Клап үднэр. Тийм. Тэрнээс өмнө чинь болоод нөгөө Балтикогийн би нэг нөгөө ямар түүх хүлээ. Бүтлгүй хайрын түүх. Биш ээ, бүтлгүй хайрын түүх бишээ. Нэг бүтлгүй түүх ч үлээ тий. Тэрэнд орсон байсан болохоор яг тэр өдөр чинь нөгөө Одко тэгээ Балтикод мэдэрдэг бүгднтэй танилцчихсан аахгүй. Тэгэл бит хоёр нь цаашаа рилээ хийж гисэн дээ. Би нэг юу яага нэг азгүй ч юм уу. Яг нэг тийм боллоо. Машина байрныхаа гадаа тавьсан байжсэн чи машин ирээ мөргцэн байна л да. Зогсоол дээр байгаа машин. Тэгээд нэг ихч заалгаж байна. Хичээн дүү мэгчээн дүүстэй ингэчлээ гэд. Тэгээд би байж гаарсан чи бас хойдол мэтлэн жоох явчих. Тэгээд ихч рүү тэгээд би нэг хэд хоног заалга. Бараг 90 сүултээ бараг би буруутай болоод ихчээр загнуулаад тэгээд салсан бохгүй юу? За боли гэд. Тэгээ байжсэн чинь дахиад машин руу орчиж зогсоол дээр байж хахад тэр нь саяхан заяа. Нэг 3 хоног. Гэтэ тэр ихч биш л дээ. Нэг 3-4 хоногийн өмнө. Тэгээд тэрийг орсон хүн ч бас гайгүй хүн байна ашгүй. За ийшээ засварлаа аваад ир гэд. Тэгээ аваач засвард аваач өгөөд
Тэгээ Вьетнамчууд ямар ч амар застгийг гаргаад ирчлээ. Тэгээд тэр би яг засварт нэг 2 хонуулаад тэгэл нэг өчигдөр авсан юм машин авчаад тэгэл тавьцаа байжсэн чи дахиад орой хүн залгах чинь над руу. Тэсн чи дахиад орцсон байх юм. За. Дахиад зогсоолд орчих. Яа. Тэгсэн чи энэ бүр хаалга маалга юу муутаа байхгүй бүгднийг ингээд одоо нэг юм азгүй өгөх юм уу одоо нэг юм сонио 3 дараалал яг засвараас аваад тавиал дахиж ороод дахиж аваад ороод тавиал яг 3 дараалал. Тэгээ өнөөдөр дахиад даатгал маатгал гээд бүр залхаа тэгээ хаялаа шүү дээ. Үгүй гэхдээ даатгал заа би өчтөр машиндаа шүүрлсэн байхгүй. Яг номын сангаас нэг ихтэй нэг өрлөө иргэдэг дээр урталт ингээд нэг машин ингээд 2 машин мөргөлдсөн байсан заяа. Тэг ингээд явах гэдэг нөгөө хоёр нэг те би яг ингээд тойроод гарч ирсэн чи яг ингээд юу яхаа миний буруулт игнээ ингээд сольжсэн болохоор тэг ингээд нэг ихтэй ингээд шүрэлцэж байгаа байхгүй. Тэгээд би буугаад загч яарсан би ингээд тохирлооч мал уус ингээд барагдуулнаа. Гээд тэгсэн чинь нөгөө нэг цагдаа нар нэрээд яв гэдэг. Би даатгал руу яаж яхад би яг тэр чин 390 мянгаар яг иж бүрэн даатгал хийлгэсэн байхгүй би яг нэг сарын өмнө. Тэгээ за аваасаа даатгал хийлгэсэн юм чи одоо яг яригээ. Тэгээ би ярьж байгаа байхгүй нөө даатгалын өмнө. Тэгээ за одоо яг хаана масан бэ хиний буруу юм гэдэхгүй. Үгүй яг хиний буруу гэдгийг нь бол тэгээ цагдаа л мэдэх байлгүй дээ би одоо энэ чи яаж мэдэх дээ. Гэтэ ер нь бол миний буруу тэгээ би тэр тэгээ одоо яах вэ мэгс одоо төвчрэлт шуурхаа алмал бочих гэж удна модно. Гэхдээ ямар ч наанасаа хөдөлж болохгүй шүү гэдэг жаахгүй. Дээсэн чинь цагдаа нар нэрээд хөөгөө заяа. 3-4 цагдаа ирсэн. Холдвол одоо наадгаа шинэ яг одоо холдвол гээд. Үгүй энэ даатгал ингээ нааг бити ингээ хөдлүүл болохгүй даатгал чинь үлүүлэхгүй гээд байна гэсэн чинь. Тэр хамаагүй зургийн дараад хөдлөмөлийг бүр нааг нэг юм тэр зүгээр л нэг юм залуу заяа. За. Нэг юм community police гэдэг хүмүүссэн. Тэр бол тийх ирэх байхгүй шүү дээ ер нь бол. За. Тэгээ би ингээд гинт уур хүрээд үгүй чи би энэ даатгалтай ярьж байна та ингээ хөдөлгээд нөгөө талаас хөдөл бити үлгээд байна гэдгсэн чи зураг аваа явмаа гэд. Тэгээ яалчгүй ингээд бас хойно төвчөрсөн болохоор би ингээд хундаа ингээд зургийг аваа явж байхдаа ингээ хөдлөөд. Тэгээ нөгөө ихчдэг нөө баян голын зогсоолт ингээд ороод за би чи даатгал руу гарч би ус ингээ даатгалтай гэл. Тэгээ даатгал руу яриад сайн ингээ цагдаа нар ингээ хөдөлгээд би ингээ хөдөлчлөө одоо яах вэ гэдсэн чи хөдөлсөн мал даатгалд хамаарахгүй. Йоо. Тэгээ би яг яах гэж ингээд танаад иж бүр ингээд даатгал хийлгэсэн юм бэ. Би яг тэрийг зүгээр ингээд хэлээд өгөө. Одоо би яг яах гэсэн ингэсэн чи би битээ хөдөл гэж хэлсэн шүү дээ. Одоо ингээд хөдөлсөн мал ямар ч хамаагүй. Гэт үгүй зургийг ингээд дарцсан гэсэн зураг чатаар явуул гэж аах би ингээд баахан зураг явуулж байсан. Өө наа чи шаардлага хангахгүй зураг байна гэдэг. Үгүй яг яавал шаардлага хангасан зураг гэж тооцох ингээд гэсэн чи 2 машина хоёулангийн оруулаад 10 метрийн зайнаас номерыг гаргаад зургаад аруул наа чи ингээд шаардлага хангаж. Тэг ингээд хөгжрэлтэй машинаас 10 минут ингээд 10 метр ингээд холцсноо тэг ингээд зургийг дарахл бай тэгжиж. Тэг өөр нотлох баримт надаа ингээд уусаа байхгүй тэг. Үгүй би харин ингээд иж бүрэн ингээд юу ч болсон ингээд даатгална гэж авсан бидтэй гэдгсэн чи. Үгүй манай даатгалын журам юм. Тэгээ дээрээс нь ингээд тийм цагдаа ингээд таны буруу гэж ингээд хийсэн тохиолдолд чиний буруутай үйлдэлээс нөгөө хохирлыг чи ингээд барагдуулнаа. Тэгээ би зүгээр ингээд даатгуулснаа ингээд хөрчж байгаа гарч байгаа. Тэгээ би цагдаа руу залгаж байгаа байхгүй ингээд цагдаа намайг хөдлөхээр би хөдөлсөн ингээд даатгал ингээд юм гэсэн чинь цагдаа хангалттай зураг байхгүй гэдэг байна. Дээрс нэмээ танаа цагтаа ингээд намайг хөдөлгөж хөдөлгөцсөн гэдгсэн чинь нөө 2 тоодлого өгсөн чинь тэр цагдаатайгаа ярил гэж байгаа байхгүй. Тэгээ би баян голоос дахиад нөө мөрөлдсөн газар руу очиод цагдаатын энэ хүн ингээд ярил гэдэг байна гэсэн нөгөөх нь аваад ингээд ярьснаа. Үгүй ингээд уус төвчлөлтэй байсан. Тэглээ чинь хоёр чинь ингээд мөргөлчөөс салцсан байсан шүү дээ гээд. Үгүй юу гэсэн ингээд мөргөлдөөл зогсон газараа байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгснээ оо ямар төвхтэй юм бэ? Тэгвэл тоор ингээд буцаа тойроод ингээ хүрээ дээр би хөдөлгөөн зохицуулъя. Тэгээд нөгөө зургнуудаа дарчих чиг. Нөгөө шүргэлсэн байр. Тийм байрандаа ингээ зогсчих гэдэг гэж байгаа байхгүй. Үгүй эн чи одоо ингээ гэгээ тасарцсан би гэгээ тасраас өмнө ингээ зургаа нөгөө даатгал руу явуулсан. Тэгээ орой болсон зураг явуулахаар эн чи ингээ ямар үгүй тэгээ одоо өөр яах вэ гэдэг гэж байгаа байхгүй. Бүр амар хэцүү заяо. Тэгээд яаж барагдвал. Тэгээд би нөгөө цагдаа руу залгаж байгаа байхгүй. Одоо эн чи ямар ч утгагүй штэ хахаа лог гэх юусаа. Тэ нэг орой зураг явуулаад нэг өдөр явуулаад ийм гэж одоо гайхаш. Юу яах вэ ахаа гэдгсэн чи. За захын дөө та наанаа зогсчихгүй дөө. Тэгэхгүй бол ахын чамайг 100 мянгаар торгоно штэ. Яа юу бол. Үгүй харин тийм. Юу чи цагдаагаар явуул 100 мянгаар торгуулна. Тэгээ даатгалаар явуул тэр нь цаг бурууч нотлох хангалттай зураг байхгүй.
даатгал нь чамд үйлчлэхгүй. Үйлчлэхгүй тэгээд цагдаа намайг торох гээд байгаа байхгүй амар. Тэгээ би ингээд даатгуулснаа тэгээд цагдаа нар явах гэснээс болоод би тэр ихчид 500,000 төгрөг өгөөд салж байгаа зав. Тэр ихчийг хөрглөг болгосноо. Тэгээ нэмээд би одоо өөрөх машин дахиад өөрөх мөнгө өгсөн. Тэгээд ер нь битээ даатгуулаарай. Хамгийн баг дүнгээр нь даатгал хийлгээрэй гэж зөвлөё. Битээж битээ Монгол даатгалыг тэр тусмаа битээ сонгоорой. Монгол даатгал гэдэг даатгал. Үгүй нэр угаасаа тийм байгаа юм чи яг. Тэгээд тэнгууд угаасаа ийм юм билээ. Угаасаа процесс нь ийм угаасаа ийм амар бөө юм болдог. Тэнгууд хүмүүс угаасаа ингээд залхаад хайр тийм залхицсан байна. Одоо тийм тэнгууд нөгөө нэг даатгалынхаа угаасаа тэрийг мэддэг болохоор ингээд наадвал чи яг үнийг ярьдیں۔ Тэгээ ингэнгүүтгээ хайчдیں۔ Ингээд. Тийм амар юм навшин. намайг мөргсөн машины жолооч бас Монгол даатгал юм байл ч тийм яа. Үгүй арай амар хэцүү. Тэнгууд даатгалч угаасаа тийм юм билээ. Процесс нь амар юм заваа юм явдаг. Тэгээ ингээд баахан бичиг баримт бүрдүүлээд нөгөө хоёр мөргөлдсөн машинаа ингээд үнэлгээний төв дээр авчиж үнэлүүлээд ингээд цагдаа дээр ингэж авчиж өгч мөгөө. Тэгээд тэнгууд нөгөө үнэлгээгээ нөгөө нэг буруутай үнэ гаргадаг гээд. Хоёр машины үнэлгээ 240,000 нэмээд цагдаад ингээд 100,000 гаргуулдаг. Хоёулаа торгуулсан. Тэнгууд 440,000 төгрөг шууд ингээд өөртөөс нь ингээд гарна. Тэнгууд хүмүүс нөгөө нэг ингээд угаасаа бөөнд хөгжил стресстэй явахгүйгээ тэгээд тохрыг гэлдээл явчихдаг. Амар хэцүү юм. Би л тэгтээ бас харамсалтай байгаа шүү дээ. Зүгээр л зогсоолдоо тавьсан гэхдээ байжсэн чи ингээд 3 удаа яг дарааллаад ингээд зүгээр л зогсоолтойгоо юм шиг ингэж. Бас сонь. Гэтэ бүр яжд 3 өдөр яг дараал яг засвараас аваад оройн тавьсан чим шууд оройн залгаж байгаа. Хин гэдгийг нь олж мэдсэн юм. Яг гол нь над руу залгаад байгаа яваа. Ирэг мөрөгчлөө гараад ирээчээ гэдэг байгаа. Хүүхэн юм уу? Хамгийн ихнийх нь бол ихчүүл яагаагүй. Намайг бол загнаж байгаа л явсан. Давраад байгаараа маагаараа гэдэг чинь намайг. Давраад байгаараа би харин залгсан шүү. Яг үнэ. Давраад байгаараа маа за би явах байсан шүү. Мен ч юм тэнийг ярьсан тий. Яг тэгсэн аахгүй. Бүр би харин залахгүй явах байсан шүү. Давраад байгаараа маагаараа гэд. 200,000-ыг өгчих гэсэн чөлөө юу гэлээд чинь. Яаж ч одоо минь битээ давраад байгаа. Би зүгээр явах байсан шүү. Бараг чи 50-ыг аваа сал. Тий. Тэгээ би 50-ыг аваа хоолнд ороо орсон. Тэр бас харамсалтай байгаа шүү дээ. Угаасаа амар юм систем нь угаасаа юм байлээ. Игчнэр бас айлтай амар игчнэр байгаа шүү. Иймэрхүү юмнаас болоод машин тэрэг үнэхээр унмааргүй санагдаад тийм. Бюнта байх хэцүү. Жолооны курсэнд суугаачгүй цаашдаа суухгүй. Бас Монголын төвжрэлд бас тэ хувийн нэмрээ оруулчихсан. Боломжтой байхгүй бас Монгол бас хэцүү шүү бас. Тийм даатгалын систем болгоос амар даа. Тэгээ уусаа мөргөлдсөн байгаа шүү дээ чинь. Тэрийг нотлгээд байгаа байхгүй. Мөргөлдснөө нотлгээд байгаа. Тэгээ зураг явуулахаар наа чангалтай нотлох барим биш үү. Гэхдээ зураг яг явуулж болно. Гэхдээ тэр нь бас нэг тодорхой хэмжээний нэг тийм одоо тэ тогтсон нэг тийм юутай юм байна шүү дээ, тэ. Стандарт байгаа. Цаана маа. Гэхдээ тэрээ хүн даатгуулагч одоо машин даатгалын чинь хүн л хэлэхгүй бол чи угаасаа мэдэхгүй шүү дээ. Тэгээд нэмээ цагдаа нар нь яв. Тэр нэг юм зарцуулт хийхгүй. Одоо жишээлбэл тэгвэл одоо ингээд даатгалын газар цагдаа эдэг хоёр юмны юм уялдаа холбоо гэдэг юм уусаа байх. Яг үн тий. Тэнгүүд намайг чи камерын бичлэг шүүгээд аваад ир гэдэг ч аахгүй. Зүгээр хүнд хизээч тэр камерын бичлэг шүүж өгөхгүй шүү дээ. Тэгээ эний чи ингээд цагдаа надаа шүүж өгөх ёстой өстэй гингүүд цагдаа нь ингээд 100,000-аар торгоно. Ер нь гэхдээ нүү цагдаагийн талаас нь бодохоор бас наадах чи уулын зөвлөлийн үе харин тий. Одоо хідүүлээд үдчихсэн явж байхад нэг хоёр мурд мөрөлдсөн байхаар хідүүл яад энэ одоо хурдын энэ нэг шийдээ өвчтгөн байх. Тэгэж бодоод би хөдөлж байгаа байхгүй. За энд ингээд баахан стресс болох. Тэгээд хөдөлжингүүт ингээд бүр замхарж байгаа. Харин энэ дээр бас жоохон авах хэрэгтэй шүү. Тэнгүүд ер нь даатгалын гурлаа юу ч эсвэл үгүй гол нь даатгалын газрын л амар юм ахнараа машин байна гэдэг амар гоё л байх систем шүү. За найз нэг даатгалтай болъё доо. Найз нь даатгалын компанитай болъё за. Над дээр даатгуулаарай. Тэг юм байлээ. Одоо жишээ нь за ингээд амь насаа даатгуулсан хүн байлаа гэж бодъё л доо. Тэгэхээр яг яах юм те? Үгснээ нотл те. Тийш те баг. Бичлэгээ аваад ир гэх юм уу? Ер нь л тэр чинь хүн аль болох өөрөөс нөө нэг ирээдүйд гарах ингээд эрсдлээ ингээд төрүүлээд даатгуулж байгаа л хэлбэр шүү дээ. Тэгээ нэгэнт ингээд мөргөлдсөн тийм байхад чи ингээд би ингээд тэр мөнгө төснөө нэмээд бүр амар эрсдлээ бас даах юм байна. Би бараг даатгалыг даатгаад байгаа юм. Амар даатчих юм байна. За энэ ч санхүүгээ яаж
зохицуулдаг Би юм өдөртдөг үү шүү дээ. би удирдахгүй шүү дээ. Тэр угаасаа удирдах. Санхүү намайг удирдах байгаа шүү. Санхүү намайг баг удирддаг шүү дээ. Нэрнгээсээ. Ер нь одоо тийм нөгөө нэг ээж хотоодонд орсон мөнгө нэхэд байх байдаг ч дээ маскыг хашаашаа хийсгээс барилга бариулж байна. Барилга бариулж байна. Одоо ингээд аачин болчихно. Одоо ингэж ийн. Сүхбаатарын албан тэмдний ингэсэн барилга байдаг шүү дээ. Тэр чи би барьж. Тэгвэл яаж яг заадаг хоёр талд нь ингээд барьчих. Тэр шиг л яваа одоо ээж та хэрэг байж байна. сул тал руу ер нь Суултаа. Гэтэ би одоо нэг яг мөнгөө яг цуглуулж агаад тусдаа гараад нэг сар мар 2 сар амьдрий гэж боддог. Тэгэх юм бол ядаж нэг сартаа нэг тийм те үхэнтэй гэх юм уу? Одоо нөгөө нэг те за би бол энийг тэнд үх ёстой гэдэг нэг тийм бодол нөө одоохондоо надад байхгүй нөө ээж автагаа байгаа болохоор айл ээж аваа авчирсан хүнснээс ничээл тэгэл гарч найз нөхдөг уулзч мөнгө татчихсан. Нийлэг стресссэн хүн тий. Стандарт ямар хэцүү юм бэ? Яа ингэ. тэг гэртээ очихоор дулаан гэртээ халуун хоолтой мөртөл хэцүү байгаа Стресстэй стресстэй л асуудал хайгаа байгаа. Хайр тийм ээ. Тэгэж нэг үзье гэж бодод байгаа маяг ганцаараа. Тэгвэл бас гоё хаа. яг нэг survive амьдрээд эхлэв те. Тэгэл ээж надад хэлж байгаа юм чаа. Одоо чи тэгэл тустай хараад 0-ын цаас дууст юм биш гэж боддоо шүү дээ. Одоо чи тустай хараад мөнгө сөөх юм. Бас ингэ дуусчт юм байна гэж боддоо шүү дээ чи гэж тэгж байгаа байхгүй. Бэл тэр одоо итгэхгүй байгаа. Яг дараад үз. Чи савнаас гардгүй мó энэ давсч гээд байгаа шүү. Дараад үзье яах вэ те. Тийм байгаад. Заяа санхүүгээ яаж өдөрдөж чинь? Ер нь өдөрдүүлж гинүү санхүү чинь өдөрдөөд байгаа юм байхгүй тий. Гэхдээ аль болох тэгэл нэг үрхгүй ч юм уу гэж бодож байгаа. Тэгтээ нэг амар одоо би ийм мөнгө ингэх ёстой мостой гэдэг юм байхгүй. Тэгтээ ингээл аль болох ингээд өмнө нь бол би ингээл одоо хүмүүс мөнгө зээлийг гэх юм бол ингээл өгж мөгчдөг ч юм уу. Тэгэл ингээл амар ийм үрлэгэн байсан. Тэрийг одоо арай багасгаж байгаа. Үгүй эдтэй нэр өөрөө авах байсан. Харин тийм хүмүүсийн үр бол амар дарк. Одоо сүүл надад яг нэг юм кейс гарч ирж байгаа байхгүй. Маанез ингээд амар их юм асуудал ингээл зүтэй ингээл хүкгээд байна те ингээл 100к зээлчгээ гэлдэг жаахгүй ингээ маргааш илүү нөгөөдөр хийчигээд мань заавал ингээд өгнөө гэд хилцэн болохоор нь би итгээд ингээд өгч байгаа. Тэгээд нэгж байгаа байхгүй яг нөгөө нэг мань амлын яг нөгөөдөр өгнө гэд бас нөгөө мартсан байхгүй гэд те яг тэгээд хилцэн болохоор би яг тэр хугацаанд нэгж байгаа байхгүй ингээд өгчгөө гэд яг тэгж хилээгүй зээсэн бол би бас ингээл нэг сар ч юм уу явах л хэлсэн л те яг мань тэгнэ гэсэн болохоор бас нэрэл надаа өгнө гэдэг бодолтой тэгээ мартсан байх уу гээл би ингээл 2 3 хоног ингээл чадчихэл байхгүй мөнгө нь яваа ингээд байхгүй болсон ингээд 4 5 хоног сентэд тийм. Тэгээ би сүүлд нь ингээд залгаад гэсэн чи уцаа авахгүй заяа. Тэгээ би нэг Discord орохгүй юу. Discord руу ингээд орсон чинь тоглолцсон байж гин хүмүүстэй. Тэгээ тэнгуүтэл нь би ороод ой найзаа хүмүүтүрг яваа бас арай удчихлаа ингээд чи ингээд хилчээд гээл ингээд тэгсэн чинь чи одоо хүмүүстэй байхад яагаад байгаа юм? Бантаад яаж яриад байгаа юм бэ? Өглөө. Энэ ч гэхдээ амар ирээтэй байгаа байхгүй. Яа өглөө юм бэ гэдэг. Надад яг нэг байдаг л кейс үү гэсэн. Тэгээ тэнгуүтэл нь би ингээд за би уг нь чаад нэг яг ингээд хэрэгтэй байх чи ингээд туссаа. Гэтэ чи одоо ингэж үйл нэр яах вэ би ингээд Discord-оос гараа авчихгүй гэсэн чи над руу ингээд залгаад чи одоо яагаад хаана вэ маань вэ? Тэгээ миний бүр жинхэнэ дургуй би гэртээ байна. би гэртээ байна. Уулцсан молцгоо. За чи амар ирээтэй байгаас. Тэгээ би за чи үрээд ир гэдэхгүй гэсэн чи би яхаар очтیں۔ Чи өөрөө ирэн бэ. Йоо. Би одоо чам руу тий хоёр аргагүй шүн очиод яах вэ? Гэтэ чи үнэхээр амар харчиг байна өө. Чи ийм юм дээр ингэж байгаа. Тэгсэн л. Тэгээ чи ингээд тэг өнгөрөө боломжгүй байгаагаа хэлсэн бол би ингэхгүй чи юу ч хэлэхгүй ингээ алсаж би уусаа Instagram ашиглахгүй байгаа. Тэгээ би тэрийг чи одоо яаж мэдхүү дээ гээд тэгээ зүгээр ингээ болоо гээд ашиглахгүй байгаа гэж худлаа штэ. Тэгсэн чинь за уучлаарай мэн ингэчлээ миний ийм асуудалтай байсан юм аа. Мань яг маргааш өгнө гээд тэгтээ одоо өгөөгөл байгаа л дараа. Яг тэгтээ ойлгочихлаа 100 мянгаар авч ирээд ер нь гоё хямдхан хүнийг таньж чинь. Тийм тэгэл тэгээ би ингээд дахиад надаас нэг залуу бас нэг найз ингээл мөнгө зээлхүүгээр орж ирэхгүй. Тэнгүүтэл би яг нөгөө нэг чат болсон процессээс явуулаад хэцүү юм байлаа андаа ингээд одоо ийм байна гэдгсэн чинь өө ямар хогийн юм бэ Эсвэл яаж аричтэй мэричтэй гэж. Тэгсний яг араас нь мандаа 50к зээлтэй.
байхгүй. Бүр хамгийн амар нь заяа. 50k зээлэхгүй мүү? Зээлхүүгээ те. Мануал ингэж удаахгүй мудаахгүй гээл. Тэгээд тэнгуүтэл би зас нэрээ чи ийм кейс унснаа бас өгчгөөлгүүдээ би 50k өгж байгаа гэсэн чи яг 20-ын дээр өгчдөг байхгүй надад. Тэгээд ямар сонио ингэж харин тийм. Ерөөс дагддвал бүр яг өгцөн заяа надаа. За. Тэгээд би тэр битээрээ харилцаа бас уг нь гайг байхгүй те. Өгцөн буцаага 50k-га. Тэгснээ нэг 3-4 хоногийн дараа дахиад анда 100k зээлхүүгээ. Тэгээ би өгцөн. Тэгээ яг одоо байхгүй. Тэнгүү тэр хүн анхаасаа надаа яг 50k яг яаж игээл зээлээд алга болох төлөвлөгөөний нэг хэсэг нь бий байсан юм шиг. 50-ыг зээлж өгснөө 100 аав мөрчингуут яг ингээд. Ер нь бол тэгээд найзаасаа холбоо таслая гэвэл мөнгө зээлээ. Харин би бол одоо яг бүр хинж байсан яг мөнгө зээлэхгүй л гэж боддог. Тийм шүү. Одоо 10k зээлэхүү гэсэн. 10 бол яах вэ? Тэр нь яг зээлчүүл тэгээд нэхгүй л байвал гэж боддоо шүү. Би бол нэг яг мэдээж хэрэгтэй байгаа. Гэхдээ надаа ингээд дургуун үрээд байгаа байхгүй юу? Тэр чинь. Ингээд яг хэрэгтэй байхдаа авснаа те ингээд. Гэхдээ амар сонир штэ. Тийм шүү. Холбоо сүлбээгүү тагчиг байж ийснэ те. Бараг л энэ хин блэ гэж боддог. Гинт мөнгө асуусан. Тийм хүн гэл 50k зээлж. Мэдөө тэдэн дөрөв байна уу? Хичин харин ингээд гэдэг юм бол надад бүр үнэхээр амар. Тэнгүүтээ хамгийн хогийн нөө нэг байгаагийн ингээд мэдээд байгаа шүү дээ. Одоо хэдүүлэг ч юм уу энэ угаасаа ингээд нэг юм хийгээд байгаа юм ч угаасаа энэ 50k байж л таараа гэд. Тэгээ байхгүй үгүй надад байдгүй шүү дээ. Байхгүй гэчихээр ингээд нэг юм хэцүү юм шиг даар. Үгүй тэр одоо зээлхүү гэсэн имийг бол би ингээд зүгээр ингээд синтэхгүй зүгээр ингээд хайчих. Тэр нам. Тэрэн дээр. Бүр синтэхгүй хайчих. Би тэгтээ нэг удаа үнэхээр надаас бас нэг хүн sorry өстэй юм асууж аваад уучлаарай. Тэдэн төгрөг байна уу гэхээр та нар намайг үнэхээр мөнгөтэй гэж бодоод тийм үү? Би үнэхээр мөнгөтэй хүн шиг харагддаг юм уу гэв. Надаа яг үнэтэй юу ч алга гэв. Би үнэхээр уурлаа тэгж хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр ингээд бас нэг хүн чинтэй ингээд хинээс асуух уу гэдгээ амар сайн мэддэг. Гол нь тэгээ хэлчихээр заяа. Тэгээ хэлчихээр чи амар юм хөгийн амтан болчин заяа. Үгүй хамаагүй шүү дээ. Энэ одоо өөрийгөө юу гэж бодоод байгаа нэг амар нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Амар үлний 50k асуусан чинь бүр өөдөөс тэгээд мэд. Дийлэнх нь амар тийм амар хэцүү. Гэтэ одоо тэгж мөнгө асууж байгаа хүмүүс миний зүгээр бодлоор нөгөө битэнд орсон хүмүүс тэгж асууд надаас бүр 3200 төгрөг байна уу гэж асууж байгаа шүү дээ. Би тэгээд ашгуудээ гээл 3200 нөгөө дахид тэр хүн надаас асуухгүй. Баггүй юу? Яаж 3200? Яаж энийг нөгөө дахиж өмнө надаас зөндөө асуусан байгаа байхгүй юу? Ингээд байхгүй боломжгүй байна гэд ингэсэн. Сүүлдээ 3200-г асуусан байгаа байхгүй юу? Тэгээд би өгөөд заашгуудээ гэд өгөөд тэр хүч дахиж асуухгүй. Тэгээд би тэрийг ойлгохдоо ер нь за битлэн байна гэж ойлгосон. Ер нь Гэтэ арайчтай 3000 төгрөг шүү дээ. 3200 асууж тэр 200 ч бас юм дээ. Яг нэг юм дотсон юм уу? Яг яасан бол тий. 3500 3000-аар ингээд аккаунтаа депозит хийх гээд энэ нэг гүйтгэлийн шилжилт нь 200 яваа. Яг тэгсэн. 3-ыг зээлчвэл 2800-аар депозит хийх болчиход ирдэг. Би яг банкны гүйтгэлгээ зээлсэн байхгүй тий. Яг за 3200 зээлээд 3-ын тийшээ энэ банкнд 200-ийн нөгөөндөө яг 3000-аар аим шана. Би бол тэрийг бол нэр үнэхээр ашгуудаа л гэж өмнө баах ингэсэн тэнгүүд за ашгүй. Дэрийг би нэхгүй штэ угаасаа. Тэгээд дахиж надаас асуухгүй яг ингэ зогсож байгаа байхгүй би тэр. Гэтэ дотнож биш тий. Хичээд идэх хүмүүс байсан. Надаас заавал мөнгө зээлээд тэгээд алга болмоор байгаа хүн байхгүй юу? 200 байна уу гэж сүлдээ өрхөнд баярлсан ба ш. Ашгүйтэй. Ашгүй надад байгаа мөнгө. Банкын цааш надад 3400 гэж болох юм байна. За 3400 өгчих. Надад 3400 яагаад гэхэр чи болох юм байна. Тэгээ ер нь л тэгээд зүйдээ. Би тэгээд үгүй яг би гэхдээ зүгээр яг 18 амтай ч юм уу. Ер нь байхдаа хүмүүсээс мөнгө төр уусаа би асуудаггүй биш асуудаг л байсан 20k авдаг. Гэхдээ би яг буцаад өгдөг байсан байхгүй юу? Би одоо нэг амар өмнө нь хүнээс мөнгө зээлж байгаа юм шиг яриаггүй. Би өмнө зээлээд бол өгчдөг байсан болохоор яриад байгаа. Ойлгочлаа шүү дээ. Ойлгоцсон. Би тэгтээ тэр сүүлд нэг юунаас бас манай нэг цуглааны ах ярьжсэн чи одоо энэ хүн мөнгө зээлэх тухай асууж ивэл чи тэр хүнд мөнгө өгöd тэгээд зүгээр одоо мартаж тэгж ивэж сурцгаая гэж нэг тийм номлож ирсэн байхгүй. Одоо тэр хүнийг үнэхээр чи энэ мөнгө чамд хэрэгтэй бол зээлэд хэрэггүй. Хэрэг үнэхээр үгийг үл тэр хүний зүгээр ингээ ивэч. Тэгээ битээ дахиж нэг одоо миний ивэлд одоо баг 20 30 хүн биш.
Ер нь тэгж сурцгаая гэж бүр уриалаад Би одоо 20 30 тэгснээ нөгөө нэг намалсан үнэн сүлдээ 100 k байна уу. ахыгаа ивч гэж. Тэр зээлхүүш ивээх үү гэж асууж. Манай 100 k ивээх. Манай нэг цуглааны ахт игсэн гинэ. Солонгос татсан гинэ. ахыгаа ивээх үү. Цуглааны солонгос тэгээд тэр солонгос хүн ингээ монгол хэл ингээ сурж байгаа тийм итгэвч хүн байсан байна л да. Тэгээд цуглаанд ингээ очиод тэгээд цуглаан дуусны дараа нөгөө хүнтэй нэг солонгос ах манай ахтай тэр солонгос хүн уулзсан байна. Монгол хэл сурж байгаа ах нилээ уулзаж ингээ анхаарал халуун тавьж байгаад сарахта би чаа ингээ халамжилж болно шүү гэж асуусан. Яа. Тэр нь яг яа гэсэн үг Тэр нөгөө нэг одоо холбоотой байна найз. Одоо би ингээ чам туслая шүү гэж байгаа утгатай юм байгаа байхгүй юу? Хэрэгтэй юм байвал хэлээрээ тусал дэмжиж шүү гэсэн. Тэг салахта би чамайг халамжлаа тий. би чамайг халамжилж болно шүү. Dark тий. Ер нь тэр хүү яанууд бас амар dark юм байл. Хөрхи ингээ уул нэг юу авах гээд байгаа. Хэлэх гээд байгаа юм амар гоё байгаа байхгүй тий. Тэр нэг залууд гисэн баах нөө гадаад сураад фитнест явжсэн нэг фитнесээр нөө гүйлтийн зам дээр нэг охин гүгээд гисэн гинэ. Тэгээд гисэн чи очиод явах уу гэд асуусан гинэ. Тэгээд тэр уг нэг хэлэхдээ нөгөө нэг одоо энэчнээс ингээд буух болж байгаа юу гэж асуух гад хөрх юмтай мэддэг үрээс явах үс нөгөө охин амар гүйлтийн замыг ашиглах гээд байгаа. Тэгээ нөгөө нэг асуухтаа явах уу гэж асууцсан нэг юм залуу охин зүг зүгээр охин фитнес дээр гүйжсэн чинь нэг юм явах уу. Тий Монгол залуу очсноо явах уу гэж. Тэгээ нөгөөх нь ойл сонсоогүй болов дахин хэлээд байгаа гэж. Явах уу. Тэгээ ингээд нөгөөх нь амар дургуутах цаашаа харсан чинь ингээд явах уу гэдэг. Амар хэцүү. Тэр нөгөө нэг бага хахад яг бага ингээд байхад нөгөө манай сургууль 9 сарын 1-ээр хүүхдүүд ингээд тангараг өргөнө гэд. Тэгээ би нэг тэрэндээ нэг онц монц сурсандаа ч бас тангараг өргөөгүй. Нэг хүүхэд нь азар өвдөж таарад тэгээд тэгсэн чинь за одоо тэгээ нинжин л хэлтэй гэд намайг тэр сүүлд надад жоохон тэнэг санагддаг л та. Тэгсэн чинь ингээд зүгээр л ингээд тангараг хэлүүлэх гэж байхгүй одоо би ингээд энэ сургууль ясаар ингээд тийм баа штэ. Тэгсэн чинь ингээд амар урт ингээд асуултууд надаас асуувал за нэр за анги гадаад хэлний авьяас маяас гэх ингээд орс хэл гээл тэхгүй сагаан замаа. Тэснэ амжилт гээл тэхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэгсэн байхгүй тэгсэн чинь ингээд зүгээр ингэж байгаа. Тэгснэ амжилт гэж тэгдэг байхгүй. Тэр надад амжилт хүсээд байдаг. За гэдгсэн байхгүй. Гэтэ тэр бүр амар хөгийн бич. Тэр сургуулийн тэр сургалтын албаны менежер тэр чи миний бүр юу гэдэг лээ юунд байгаа гэдэг лээ. Хар листэнд. Хар листэнд байгаа шүү. Тий. Тэр ингээ хүүхдтэй харьцаж байгаа штэ. Тэгэхэд ингээд зүгээр л гаргасан амжилт ч юм уу тий. Гаргасан амжилт юу вэ? Тэрийг ингээд тодорхой хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ би ингээд заа гэдгсэн чи жоохон тэнэг юм шиг байна тий. Йоо. Чи миний хэлж байгааг ойлгохгүй ах шиг байна тий. Би чамаас гаргасан амжилт чи юу вэ гэж асууж ингээ бүр амар. Тэгээ би үнэхээр бүр амар айсан шүү дээ. Аль сургуулийн их гэсэн бэ? Хэлээрээ шууд. Хэлэхгүй. Хэлвэл тэр жинхэнэ амжилт. Хэлвэл тэр яг амжилт болох байгаа гэхгүй. Хэлвэл баг тэр үний амжилт гэж байна. Манай нутаг бид нөгөө нэг дөнгөж сая гэдгийг муу сая гэж ярьдаг байхгүй. Муу сая. Муу сая юм бол тэр гэдэг сонин зай. Ховдох гэхээр баяд гэсэн үг үү? Үгүй ховд чи янз бүрийн үндэстэн байгаа шүү дээ. Олон үндэстэн үл. Олон ястан шүү дээ. Олон ястан. Маш олон. Тий. Бүх одоо бүх ястан байгаа гэсэн ховдод. Би ч болонгууд баг альбан бус дөрөвд шүү дээ. Тий дөрөвд ч байгаа. Манай эмээ өвөө чинь яг овсын сагил төргөн сум ах. Тэгэхээр бас би бас жоохон баруун нутгийн хүмүүстэй. Баруун тал руугаа. Жоохон ингээд татна байх гэдэг. Миний ах дүү ч юм шиг байгаа. Нэг зүгийнх болооч тэр. Нэг зүгийнх болооч тэр далай. Сураар баян даа. Ингээд байгаа. Бид хоёрыг энэ нэг Батбай гэдэг нэр өгчөөд яагаад тэр асуултаа асуухгүй байгаа юм бэ гэдэг коммент байгаа даа. Гэтэ яагаад гэдэг. Гэтэ яагаад гэдэг. Олон Нинжигээс одоо юу гэж асуух вэ? Батбай гэдэг нэр ямар санагдаж байна? Гэтэ яагаад тэгэхээр гоё юм. Гэтэ яагаад. Гэтэ яагаад ийм нэр өгсөн? Гэтэ яагаад ийм нэр өгсөн? Ингээс Гэтэ яагаад шах заавал оруулах гэж шахаад. Ер нь яагаад сууйст орё гэж утсан юм.
Одоо баглаа ч юм уу нэг хүүхч нэг юм тим мэрэгчлээ болно гэж бодож тим мэрэгжил нь юу байсан бэ? Тэр чинь тэгэл ер нь гэр бүлээс халдварласан вирус. Ер нь л урлагийн хүн болно гэж боддог байсан. Тийм. Гэтэ тэрнээсээ бас жоохон гажих гэж бас нэг өөрийгөө хол байлгах гэж бас хичээсэн. Анагаахын хэлцээ шалгалтаа өгөнч гэж яваад л хуульч болно ч гэж яваад л дизайнер болно ч гэж яваад тэгж жаал бүр сүүл рүүгээ нөгөө Яшээ маань амар өндөр байсан байхгүй юу? Дундчлагтай 727 гэх бүр миний Яшээ амар сайн байсан. Тэгж жагаад нөгөө уус айгүй олон сургуулиудаас нөгөө урилга ирдэг. Тэгээ Мойсийн хүмүүнлэгийн ухааны сургуулиас ирээд тэгээ Суйсаас за тэнгуүтэр Суйсын радио телевизийн сургуулиас хүмүүнлэг амар олон сургуулиуд ирсэн. Тэгсэн чинь Мойсийн нөгөө орох боломжтой ангиудыг харсан чинь утга зохиол судал гэдэг урлаг судлал эдэргээл байгаа байхгүй. Нөгөө шашин судлал, тэгээд баахан олон хэлнүүд өгдөг. Орсын судлал гэдэг. Тэгээ би баг Орсын судлал руу ороод Орос хэлний орчуулагч болчтой юм билүү гэдгсэн чинь тэрэн дээр бас улс төр судал гэж байсан аахгүй. Тэгээ улс төр судал байдаг. Улс төр судал руу нэрээ орчтой юм билүү. Ер нь ирээдүйтэй штэ нинжин минь гэж бодож байгаа сойс руу үнэхээр гулсаад орсон. Тэгэл ер нь гэхдээ тэрэндээ би бол ерөөсөө харамсдаггүй. Тийм уусаа гоё штэ. Сайн ингээд нэг киноны зохиолд яцлаа одоо бас нэг киноны зохиолд орцоо явж байгаа. Ер нь урлагтай ойр байх ч өөр амар сонирхолтой тийм нэгийн хэвийн биш. Яг ингээл нэг юм дуусаад дахиад шинээр эхлээд ингээл тэр нөгөө нэг баажи ялтаар нэг хэсэг нөгөө сойсийн тухай амар ярьдаг байсан шүү дээ. Янз бүрийн дэг мэгтэй яасан. Яг үнэхээр тийм байт юм байна. Гэхдээ яг намайг нэгдүгээр курст орж байхад ер нь бол айгу гайг болцсон байсан. Тийм тэрнээс өмнө гэхдээ бас нэг юм болж мас юм байсан би сайн мэдэхгүй байна. Би ч болоо 21 оны элсэгч. Тэгээ яг намайг орж ирэхэд бол айгу айтайхан байсан шүү дээ. Тийм тэгэл ер нь төгсөж ч айтайхан юм шүү дээ. Төгсөж ч амар айтайхан. Яг уу. Би нэг өөрөө амар сайн гэж. Би баг сүүл рүүгээ дүүнэрт өөрөө баг тэр юу авах гэдэг юм дардлуулах гэдэг юм яаш. Мэд байж байгаа гэсэн. Тэгээ одоо угаасаа тэр нөгөө нэг сошиал амар хөгжсөн болохоор чинь тиймэрхүү юмнууд арай юу яж байгаа хаа. Гэтэ нөгөө манай мэрэгчлэн болоо жүжиглэх найруулах урлаг биш болохоор нэг утга зохиол урлаг судал гэдэг чинь болоо бүр шал нөгөө тусдаа мэрэгжил болчих. Нөгөө жүжигчин театр матрих нь бас жоохон тодорхой хэмжээнд байдаг юм шиг. Тэр хариалагддаг. Тэнгүүд яг манай яг бүр дамаа ялангуяа нөгөө урлаг судал утга зохиол судал ч юм уу тэ жүжиг киноны зохиолч тэр яг юу бол амар гоё. Тийм угаасаа тэр чинь юу л угаасаа урлаг судал гэдэг мэргэжлийг сонгоод яаж байгаа хүнд чинь тийм юу хүмүүжил угаасаа байхгүй хаа нэгээ дээрлэх мэргэжил гэдэг тэр чинь арай нэг тэгэл яг л адилхан л бидэд байдаг байсан доо хаа хчээ гэл тэгэл бүр зарим найз аач гэл тэгэл чимээ гэл ер нь бидэд одоо ч гэсэндээ доод курсынхаа хүүхдүүдтэй бидэд ингээд төгссөн ч гэсэн бүр ингээд байн холбоотой байдаг. Тэгэхээр ер нь бас гоё шүү. Тэгээ ер нь манай тэнхмийн охтууд манай тэнхимд ч ер нь голцоо охтууд сурдаг. Тэр нь манай тэнхмийн охтууд айгуу даруухан. Тэгэл бас айгуу царайлаг охтууд. Би зүгээр боддгийн одоо их сургуулиуд за мэдгүй нэгтлэнч төгсөжсэн ч хойлч төгсөжсэн ч болдог бол нэг кредитт нь нэг тийм урлагтай холбоотой хичээлүүдийг нэг ороосоо гэж зүгээр бодоод идэх байхгүй. Одоо би шүтээсээ төгсөхөд график дизайнерээр төгсөж байгаа юм. Тэнгүүд урлагтай холбоотой хичээлүүд үзүүлэн гэхдээ их биш. Нэг жилдээ нэг одоо 3 кредит ч юм уу тийм семестртээ нэг заавал үзэн. Тэнгүүд тэр бол яг тэр үедээ ядаргаатай ингэж бодож байгаа ч гэсэн одоо ингээд үнэлт хийгээ бодохоор үнэхээр одоо нөгөө соён гэгэрүүлж тийм. Гэтэ уусаа тиймэрхүү юмнууд байдаг баха. Моист жишээ нь одоо нөгөө ерөнхий суурь гээд хичээлүүд байдаг. Яг урлагтай ч биш. Ер нь ерөнхий суурь гээд нөгөө нэг бүх одоо мэрэгжлүүдийн суурь хичээлүүдийг заавал үздэг. Одоо би математикийн хүн байлаа гэсэн чи заавал одоо түүх үздэг ч юм уу. Тэр чинь хэл эзэмших онолж илүү нөгөө нэг. Тэгээ тэрэн дээр нөгөө нэг яг нөгөө нэг монгол хэлний яг яах ёстой юм өстой одоо CV яаж бичих гэл янз бүрийн юм хичээлүүд ер нь бол уусаа ордог. Яг уу тэрнээс гадна бүр яг урлаг руу одоо нөгөө чамшигтэй ингээд тэр жүжигийг үзээд ирээ гэдэг тийм. Яг одоо даалгавар нь хүртэл тийм байгаа байхгүй юу? Очиж драм үз. Дөөр үз тэгжээж оноогоо авдаг. Тэнгүүд бид нар одоо би бол хизээч оюутан байхдаа очиж драм үзэхгүй шүү дээ. Гэхдээ хичээлийн журмаар очиж үзээ тий. Тэнгүүд тэр бол үнэхээр гоё юм байсан гэдгийг хүчээрч ойлгож байгаа юм. Өөрөө ингээд нөгөө бүр дурандаа юм аа. Яг үн тэгж яхаар өөр жүжиг үзэх тийм сэтэл яаж. Тэгэхээр бүр яг тийм хэмжээний юм
жоох юм соён гэгэрүүлсэн юм болдог бол ороос одоо мэдгүй томчууд мэддэг л хэлэхдээ одоо тэгээд яг нөөник одоо 10 жил болонгууд бүр ингээ бидрийг байхад бүр уран зохиол гэдэг хичээл бол бүр сүүл рүү хасагдсан тийм бүр хасаа одоо хассан юм уу? Хассан. Гэтэ уран зохиол гэдэг зүгээр яг нэр бол байгаа. А гэтэ тэрүүгээр Монгол бичиг юм уу эсвэл Монгол бичиг ордог байхгүй. Тэнгүүд ингээ үнэхээр хэрвээ би ингээд одоо чадна гэж бодож байгаа юм бол би ингээд нэг зүгээр л нэг энгийн дунд сургуульд нэг уран зохиолын багш болмоор санагдаад тийм. Тэгэл одоо ингээд хүүхдүүдийг таад харж байгаа үстэй бичиж байгаа юм хүмүүс. Амар алдаатай гэж юу яг үн те. Санаа зовмоор. Тэг яг монгол хэлээр өөрийгөө ч ингээд гоё бүрэн илэрхийлж чаддгүй. Тэгвэл тэр чинь ингээд л одоо нөгөө ном уншдаггүй те ингээд. Тэг ер нь амар дарк бос. Намайг төгсөх 1 жил 2 жил ч үлээ түүх мүхийг шууд хасчихмасаа. Тэгээд тэгж яхад яг нөгөө манай орс хэлний төгсөө гэд багш байдаг гэсэн аахгүй. Яг 9 дугаар ангид байсан. Төгсөө багш шүү. Орс хэлний багш. Тэгээд тэр багш болонгууд 7 хоногт өдөр болгоогоос хичээл авах маань ч математик анги байсан юм чам. Тэгээд тэгж яхад за ингээд та хэд ингээд ерөөсөө ном уншдаггүй хүүхдүүд байна. Та хэд би ингээд жүжиг үзүүлье. Гэт тэр болгонгууд уул нь монгол хэл бичигтэй уран зохиолын багшийг хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэс чи манай орс хэлний багш нэг удаа одоо ингээд бүр орс хэлний дараа орох хичээлээс бидрийг чөлөөлөөд тэгээ би тэд 9 дугаар ангид Гамлет гэж амар хүнд жүжиг үзүүлчихсэн. Йоо. Тэгээд ингээд энэ бол амар хүнд жүжиг. А тэгтээ тэгсэн ч гэсэн та хэд ингээд одоо олон хүмүүстэй те ингээд цаг 40 минут өөрсдөө бариад юмд нэг ингээд төвлөрөөд тэгээд ингээд үзээ сурчгаа наадах чинь сүулт нь та хэдэд хэрэгтэй. Тэгж яхад бараг тэгээ за би ер нь л нэг ийм жүжигийн зохиолч ч юм уу ер нь жүжиг ингээ үзээд тэрүүгээрээ юм бичдэг тийм хүн болъё доо гэж бодож исэн. Тэгээ би бол тэр орс хэлнийхаа багшд амар баярлалтай шүү дээ. Тэгээ ер нь тэрнээс өмнө би ч гэсэндээ яг үндэд бас нэг жүжиг мүжиг үзэж байгаа. Бараг тэрнээс өмнө Норвын намтар гэж нэг хөгтөж жүжиг л үзчихсэн. Манай имээ дандаа тэгдэг байсан. Би зарчаад амжилт үзчихсэн. Чиний зүг хөглөө босож чамаас зүгтэн заа юу гэж манай имээ. Норвын намтар Тэгээ гараа явна маа. Би тэр үзчихсэн. Тэр өөрөө фан шүү дээ. Одоо ингэ бодохоор өөргөө имээ тэгжэл яасан баг. Тэгээ манай багш чинь Гамлетийг үзүүлж байгаа. Тэгснээ 9 нөгөө хаттын юу лээ бүжин жүжиг хаттын чарлаа мэлүү. Тийм юм л ер нь үзүүлдэг гэсэн. За манай подкастын цаг 90 бол төгч чинь. Тэгээд гоё текстээ явж одоо би гараа алхлаа. Бид тэ нэг юуны тухай нэг яриул зүгээр юм болов гэж бодсон. Одоо нэг вайрд болж байгаа та хоёр үзэж байгаа үзэхгүй ч гэж бодсон физикал Asia. Тийм. Тэр тухай бас нэг гоё ярилцаад яриад тэгээд өндөрлөх үү. За тэгээд юу гэж физикал Asia үзсэн үү? Үзсэн. Амар гонигтай үзсэн. Гэхдээ би зүгээр нэг тэр нэг юм багантай ангийн би нөгөө эхнээс нь үзег байхгүй. Зүгээр сүүлд манай ихч үзэж байхаар нэг хүрсэн зөөр багантай. Андрей. Багантай. Гэтэ ер нь баг хүмүүс историтаас баг тэг яагаад ингэ ойлгоод яваад байгаа. Харин тийм ээ. Гэтэ монголчууд ч нөгөө шүгийн дөрөд үлдсэн яваад байгаа 8 улсаас. Би гэхдээ ерөөсөө Монголынхоо одоо багийг тийм хол явуулж бодоогүй шүү дээ. Яг би бол нөгөө нэг хин нөгөө орхон баяр байгаа болохоор илүү өтгөлхөө үзээд би нөгөө Монгол бүхэнд амар ерэн жоохон дуртай. Тэгээд тэр чинь л яг үндэ одоо яг дэлхийд яг Монгол гэдэг яг өөрөөр харж байгаа юм шиг нөх яг Монгол бүхэн. Тэнгүүд одоо бусдын жишээ нь одоо сакс волейболч гэдэг юм уу байгаа одоо цирк гэдэг юм дэлхийд байгаа. Тэнгүүд яг Монгол бүх гингүүд тэр чинь яг бүх хүмүүс ингэж амар сонирхолтой. Тэнгүүд бусад нөгөө улсууд ч гэсэндээ нөгөө байдаг л таеквондо, жудо модо гингүүд уусаа бидний юм биш аахгүй. Тэнгүүд яг зөвхөн цор ганц яг Монгол хүн гээд ингээ харангууд яг Монгол бүх гингүүд тэр чинь яг бүр ингэж амар нөлөөлж байгаа. Миний одоо үзэж байгаа хамгийн том шалтгаан ерөөс орхон баяр. Яагаад тэгэхээр орхон баярыг Монгол бүхэд ямар төвшний байгаа гэдгийг мэдчихэж байгаа болохоор энэ хүн дэлхийд ирнэ ямархуу байх бол дэлхийн хүмүүстэй яаж өрсөлдөх бол гэдгийг үзэх амар сонирхолтой санагдаад байгаа юм. Яг дэлхийн хэмжээнд бусад хүмүүстэй үзэхэд тэр нь ямархуу байд юм бол гэдэг талаас нь үзээд Монгол байдагтай айгүй гоё байгаа тий. Тэнгүүд тэр чинь нэг Монгол бүхийн юм тий булчин ийм бие юу гэдэг чинь тэр нөгөө нэг амар бодиг хүмүүсээс шал өөр байгаа. Яг ийм хөгжүүлсэн булчин шал өөр байгаа. Тэр гар өрсөй барилдаа нэг Индонезийн нэг залуу одоо яг бодибилдингийн авраг гэж одоо хамгийн хүчтэй нь байна л та харахаар амар
орж ирж яхад хүмүүс цээж мэж нь ямар том ингээд бүгд л тэгээл те. Гэсэн чи яг нөгөө тайз булаацлагдаг дээр нь Орхон баярд бол үнэхээр юу ч болохгүй байгаа. Орхон баяр хажууд нь бишгээр хийж байгаа юм. Тэгээ Орхон баяр руу дайраад ирэхэд Орхон баяр ганц л мэх хийж байгаа. Тийм унган яг юм. Гайхаад байгаа юм чи өөрөө. Орхон баяр. Дийлэхгүй болохоор бүр ингэ гайхаад. Нөгөө нэг юм шуудай зөөгөл юм юу байгаадсэн шүү дээ. Тэгээ тэрэн дээр болоод манайхан илүү нэг тийм гүйлгээ ухаан амарс. Нөгөө юмыг нөгөө Монголч гэж ярьдаг шүү дээ. Тийм юмдаа амарсан. Тэгээ нөгөө бусад хүмүүс ч юм болоод нөгөө хүчээрээ одоо ялчна гэж бодоод байгаа байхгүй. Тэгэд манай эд чинь болоо одоо айгүй гоё. Хүчээ ингээд нөгөө одоо тэнцвэржүүлээд гэдэг шиг те хүч одоо юмнуудаа ингээд хөрх ингээ хуваарлаад тэнгуүтээ ингээ өртөөчилж яваад байгаа зү. Харин нэг хүн ганцаархнаа нэг юмаа л хийн гэж юусоо бодохгүй. Тэгээ тэр нь бол надад ер нь тэг сүүл хийцний л юм л тоо. Чи боломжтой бол үзээр нэр бас үнэхээр огш. Боломжтой болвол гэдэг нь Netflix авах потенциалтай бол хийж байгаа. Авах хэрэгтэй болохоор аваад үзээрэй заа юу. За үнэхээр чи үзвэл би 6 сая чамаагүй үзчих. За юу. Би чамд зориулж би болгаач юу болгаач би үзье заа юу. Кино. Лол өдр байгаа мөгш. Вау кино. Мэд Netflix байгаа. Гэтэ би үзхийг зүгээр л төлөөл байж байгаа. Дээр нэг өөр, утсан дээр бас нэг өөр байгаа. Төлөө байж идэг те чи. Тийм төлөөл байж. Чамд тэ өөрч байгаа мó? Юу, Netflix үү? Яах вэ? Надад байгаа л та, яг нь надад байгаа. Итгэхгүй нэ. Надад ч тийм байд юм уу? Манайхаа нэрээ тоглоомч нэг тэр чинь $3 хэдэн цент ч $9. Юу ш Монгол мөнгө үгүй ингээ хуваачвал харин тийм. Хуваачвал аим хямдхан юм. Гуруулаа ч юм уу те тэгээд нэг үзчихээрээ алин болгон те юу яахт те ингэхүү те. За тэрийг үгээс бүгд л ярьж байгаа хөө үгээс. Тиймэрхүү байна. Тэгээд Монгол багийг дэлхийд тэгж өрсөлдөж байгааг харахад бол амар гой сонирхолтой. Тэр тухайс та хоёр гой юу гэж бодож байгаа бол гэдэг. Одоо тэгтээ хин Орхон баяр амар контент оруулах шиг үнэ те. Эдиттэй амар хэмд ороод. Одоо баг ирж барилдахгүй байна. Тэр ихэл жаа форм алдах үед би зүгээр тэгж гайхаад одоо цагаан сарын барилдаа ойртлоо. Ерөнхийлөгчийн цом ойртож гин. Юу хийгээ эдиттэй яваад байгаа бэлтгэлтэй орохгүй одоо бас. Тэгээд хоёр тэр хүн чинь ингээл те. Дэлхийд заарлаа тэр тавилсан шээ. Тэгээ айгүй өөрх нөө эхэлж нөө эхний анги дээр өөрийгөө танилцуулахдаа за Монголд намайг мэдэхгүй юм байна гэж амар хөөрхөө. Тэгтээ ялч байхгүй тий. Байхгүй шүү дээ. Одоо нинжич нь тань үстэй баг. Тань шүү дээ. Яа. Би чи хүн байхгүй зү. Нинжи хүртэл тань үстэй гээ тий. Нинжи таньжвал бас нь тань гэж байгаа юм шиг ярьсан. Энэ наадмаар шүүгийн дөрвийг бүр дуустал. Зөө. Чикэр хүү. За. Бас үзсэн энэ хүртэл үзсэнд бас баярлалаа тийм ээ. Бас орсон нинжидээ бас маш баярлалаа. Баярлалаа. Нинжиг оруулах бас гоё байлаа ярилцахгүй. Би дахиад ч гоё ярих. Ямар муухай ярд юм бэ? Нинжиг оруулах гоё байлаа гэдэг чи юу гэж байгаа юм бэ? Юу гэж вэ? Би өөрөө байж гарсан юм. Чи юу гэж вэ? Оруулах гоё байлаа юу гэж вэ? Нинжиг уурж оролцуулсандаа баяртай байна. Гоё ярилтаа энэ Монгол хэл чи айгүй баялаг шүү дээ. Ном уншоо. Тэн гарыг бол мутар гэж ярмаар байгаа. Нүдийг мэлми те. Хөлийг өгдөг лээ. Тавхаа. Үгүй нэг юм хилдэг ба. Юу өгдөг вүлээ? Хөлийг нэг юм хилдэж шүү. За мэд. Нэг юм. За ярьж хагаад мутар юу шиг мэлми шиг хөлийг бас нэг юм хилдэг юм а саяхан сонсчихс марч. За тэр яах вэ? Хөө дахиад өргөжлүүлээ яриад ивэл яриад л хорил. Гэтэ арай л утгах гэдэг те. Дараа боломжтой бол бидэрт цаг бол ерөөсөө хангалттай биш. Боломжтой бол хэдүүлээ дахиад суугаад ярьж болно. Дараа манай уул нь хосоо байгаа. Тэгээ хосоо маань ажилтаа болоод айгуу завгүй байгаа манай хосоо. Ойр тийг алж явлаар дүүрэн байгаа тийм ээ. Энэ амьдралын төлөө бас тий. Тэгэхээр хичээж 3 умсаа хугацаан байран тий. Уул нинтигээ сууж явах ёстой. Тэгээ. За тэгээ баярлаа. Тэгээд таалагдсан subscribe дараарай баярлаа. За баярлалаа. Баярлалаа.